өрг имэн үзүүлж байна. Жижиг дунд бизнесүүд эдийн засгийн гол эргэлт болж байдаг. Бид энэ удаа жижиг дунд бизнесүүдийг Худалдаа хөгжлийн банк ямар бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэмжин ажиллаж байгаа талаар ярилцгаар Худалдаа хөгжлийн банкны жижиг дунд бизнесийн газрын захирал Оргилтой бизнес үүрэг нэвтрүүлэг энэ удаа ярилцах гэж байна. За сайн байна уу Оргил захирлаа. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авч ярилцуулсанд баярлалаа. За баярлалаа. Урьсанд маш баярлалаа. Та сайхан зусж байна уу? Сайхан зусж байна уу та? За бидний урилгыг хүлээн авч ярилцуулсанд баярлалаа танд. Маш их баярлалаа. За тантай ер нь өнөөдөр ерөнхийдөө яг жижиг дунд бизнесүүдийн талаар илүү ярилцъя гэж бодож байгаа. Тэднэрт илүү ер нь зээл хүртээмжтэй байх, тэр зээлийг богино хугацаанд яаж авахыг, тэр тал дээр Худалдаа хөгжлийн банк ер нь яаж анхаарч байгааг гэдэг ярилцахаар төлөвлөсөн. Энэ оны эхний хагас жил дээр Худалдаа хөгжлийн банкны цэвэр ашиг 138.1%-аар өссөн байна. 149 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна л да. Тэгээд хүүгийн бус орлого энэ орлогот илүү нөлөөлсөн гэсэн байна. Тэ ер нь энэ орлогот юу нөлөөлөв? Хүүгийн бус орлого гэдэг нь юу юм бэ гэдэг дээр товчхон мэдээлэл өгөхгүй юу? За ер нь бол яг хүүгийн бус орлого гэдэгт бол нэлээд олон зүйлүүд ордог. Яг бид бол яг айл болох хугацаа итэрсэн зээл дээр төлхөө анхаарч за тэрнийхээ эргэн төлөл төр бол ажилласан. За үүний үр дүнд бол яг манай ашигын хэмжээ тодорхой хэмжээр өссөн байдалтай гарсан байгаа. За түрүүний таны хэлсэн асуултнаар бол 21 оны мөн үеэс 22 оны эхний хагас жилийн байдлаар гэдэг дүнгээр гарсан учраас тэр тийм дүнтэй харж байгаа. Одоо уг нь ихэнх банкуд ч иргэдийн банкны газрын газар байгууллагын банк гэж хоёр том сектортэй байдаг. Тэгэхээр танайх ингээд тусдаа бүр жижиг дунд бизнесийн газар гэд байгуулсан юм байна шүү дээ, тий. Танай одоо та бүхэн ингээд тусдаа жижиг дунд бизнесийн газартай болчихсны хувьд жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байгаа давуу талууд нь юу юм? Худалдаа хөгжлийн банк бол өмнө нь сүүлийн 32 жилийн хугацаанд бол мөн адилхан л яг бусад банктай л адилхан иргэдийн банкны газар болон байгууллагын банкны газар гэсэн хоёр сегмент хуваагдчих. Одоо бизнесийн үйл ажиллагааг явуулдаг байсан. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол бид ер нь бизнесийн модельийг тухай жоохон өөрчилсөн. За энэ нь яагаад бид нар жижиг дунд бизнесийн банкны газар гэдэг газрыг бий болгоо гэж. Тэгэхээр өмнө нь бол одоо юу гэдэг жижиг дунд бизнес эрхлэгчдийг бол бид нар эсвэл корпорат харилцагч юм байна, эсвэл иргэдийн харилцагч юм байна гэдэг хоёрхан сегмент л хуваадаг гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс тавьж байгаа нөгөө нэг зээлийн шалгуур, за тухайн хүмүүсийн зээлийг судалгаа хийж байгаа арга харгал нь эсвэл бүр жижигхэн зээлийн судалгаа шиг хийгдчихдэг, эсвэл бүр том зээлийн судалгаа шиг хийгдчихдэг. Тэгэхээр энэ яг дунд нь байгаа энэ хэсэг бол нөгөө нэг яг тухайн одоо харилцагчтай зориулсан байдлаар зээлийн судалгааг нь хийх, тухайн харилцагчийн материалыг бүрдүүлэхэд жоохон тийм төвөгтэй байдал үүсэж байсан. Тэгэхээр бид нар бол энэ орон зайг бол хамгийн зөвөр шийдэх нь харилцагчтай болоод банкнда шийдвэр гаргах төвшөнд нь энгийн бөгөөд хялбар байдлаар судалгаа шинжилгээ хийх, за харилцагчтайгаа илүү ойртож одоо бизнесийг нь одоо өргөжүүлэхэд илүү түлхэц болно гэж үзэж бид нар бол яг энэ модельийг одоо сонгоод энэ модельийнхтайгаа яг бизнесээ өргөжлүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр одоо жижиг дунд бизнесүүдийг та нар бол одоо маш чухал сегмент шүү гэж тусад нь авч үзэж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээ гол зорилго нь бол одоо бизнесийн зээлийг нь илүү богино хугацаанд гаргах гэсэн зорилготой гэсэн үг үү? Яг зөв. Тэгээ одоо санхүүгийн зөвлөгөө өгөх. Тий. Худалдаа хөгжлийн банк бол яг ер нь бол ингээд яагаад 3 сегментэд хувааж байгаа гэхээр харилцагч болон өөрийн гэсэн зам төлөвтэй хийж байгаа бизнес болон гэсэн өөрийн гэсэн нэг тийм калчертай байгаа. Тэгэхээр бид нэр тэрийг нь яаж байгаа гэхээр тухайн харилцагчийг одоо жижиг бизнес эрхэлдэг бол иргэдийн банкны суурьтай бүтээгдэхүүн дээрээ тухайн бизнесийг бол хөгжүүлдэг. За инкубатор шиг бол тухайн одоо яг харилцагчтай зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ холбогдох хамгийн бага хүүтэй зээлийн их усрыг санд болгоч гэдэг юм те банкны суурь бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг санд болгодог. За ингээд энэ иргэдийн банкны жижигхэн зээлүүд маань одоо ингээд маш сайн болоод өөрийн гэсэн байр сууриа эзлээд ирэхээр жижиг дунд бизнесийн сегмент рүү орж ирдэг. Тэгэхээр манай одоо менежерүүд хариуцж эхлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид бол тэрийг илүү санхүүгийн хувьд ямар байх ёстой юм. За ер нь мөнгө урсгалыг яаж тооцох ёстой юм те. Одоо сар болгон оруулж ирдэг одоо санхүүгийн эрхцүүд яаж тооцох уу? Яаж хоримтлалыг бий болгох уу? Яаж эрсдлийгээ бид нэр зөв одоо
контролдох уу гэдэг талаас нь бол харилцагчтай зөвлөгөө өгдөг. За үүнийхээ дагуу ч одоо харилцагчаа бол одоо дахиад ингээ хөгжүүлээд бойжуулж хагаад тэгээ байгууллагын банк руугаа буюу core харилцагч болж ингээ шилжүүлдэг. А 20 оны судалгаагаар бол манайд 63,000 гаруй жижиг дунд бизнесүүд байна гэсэн судалгаа гарсан байсан. Тэгэхээр энэ ковидын үед энэ тоо өөрчлөгдсөн үү? Танай тоог харьцуулах юм бол танай дээр одоо харилцагч хичнээн жижиг дунд бизнесүүд байна. Яг нь бид 21 оны байдлаар манай яг жижиг дунд бизнесийн банкны газрын бүртгэл дээр байдаг 60,000 харилцагчийн байсан. За энэ харилцагч бол одоо дэлгүүрч ажилладаг хүн бий, тийм одоо томоохон одоо сүлжээ хоолны одоо ресторан ажилладаг хүмүүс бий. Тэгээд энэ хүмүүс мөн 60,000 байсан бол бид сая ихний хагасчлалын байдлаар тооцоход бол 65,000 болж өссөн байгаа. Тэгэхээр энэ бол бас амжилттай тоо. За мэдээж энэ ковидын нөхцөлд манай харилцагч. Тийм зөвхөн манай харилцагч. Тэг яг одоо манай банкны сегментэд байгаа харилцагч. Яг зүгээр таны авсан тоо мэдээлэл бол яг жижиг дунд бизнес эрхлэгч гэдэг юм бүртгэлийг улсын нөгөө одоо энэ дүүрэг болгон дэр нэг газрууд байгаа. Тэгээ тэнцээ бүртгэлтэй байгаа хүмүүсийг тооцож байгаа. Тэр нөгөө бүртгэлгүйгээр манайх нөгөө дотооддоо бүртгэсэн системийн агуулгаар бол одоо энэ бизнес эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч байна гэдэг тооцоолоор харах юм бол бид нар хүсэлтэн тэгж харагдаж байгаа. Тэгэхээр яг одоо нөгөө яг тэр улсын хэмжээнд бүртгэсэн бүртгэлийн тоотой бол жоохон зөрнө. Яг тэгэхээр бид нөгөө одоо харилцагчаа бас их мэдлж байгаа шүү дээ бид нар ч. Тэгэхээр тэр хүрээндээ бол ямар ч нэг тодорхой тооны зөрүү бол гардаг. Тэгэхдээ яг тухайн хүмүүстэй зориулсан бизнесийн зээл болон эргэлтийн хөрөнгө оруулалтын зээл, бусад одоо холбогдох төсөл хөтөлбөртэй холбоотой зээлүүдийг бол бид яг адилхан чигтүртэй хэмжээгээр хүргээд ажилладаг гэсэн. Одоо яг та бүхний тодорхойлдог жижиг дунд бизнес гэдэг тодорхойлолтод ер нь ямар байгууллага хамаарагддаг юм бэ? Нийтлэгдээ бол 300-аас 1 тэрбум төгрөгийн орлоготой жилийн орлого нь тэгээд нэг 15-аас дээш хүнтэй гэж үздэг үлээ. Яг банк бол яг тэр стандартын дагуу бол зээлж боломжтой хэмжээг ингэж 350-аас тэрбум төгрөгийн хүртэлх зээлж боломжтой. За борлуулалтын орлого нь бол 100-аас 3 тэрбум 3.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой айлыг бол жижиг дунд сегментийн айлаа гэж тодорхойлж байгаа. Гэхдээ энэ дээр бид нөгөө яг харилцагч болгоныг өөрөөр тодорхойлж үзэж байгаа л 8 нэрийн дэлгүүртэй хүн бол одоо юу гэдэг сарын борлуулалтын орлого 100-аас 120 сая төгрөг байдаг бол тухайн хүн бол яг манай жижиг дунд сегментийн айл. Тэгэхээр энэ хүн зориулсан банкны ямар бүтээгдэхүүн байх вэ гэдгээр л бид одоо бүтээгдэхүүнээ хөгжүүлэл ажилладаг гэсэн үг. За. Та нар дээр байгаа тоогоор тэгвэл одоо нийт 65,000 орчим жижиг дунд бизнесүүд байлаа гэж үзэхэд хэдэн хувийн зээлтэй байдаг вэ манай Монгол улсын? Зээлтэй гэж үзэх юм бол 30-аас 35% нь бол яг санхүүгийн одоо банкны бүхэл төрлийн үйлчлэгийг авч байгаа. Манай банк гэдэг үйлчлэгээний байгууллага бол дотроо 2 янзын үйлчлэг байна л да. Нийт бол санхүүгийн зохиц үйлчлэгийг үзүүлнэ гэсэн үндсэн зорилготой. За энэ дотор бол гүйлгээ болон төлбөрийн гүйлгээ хийдэг тийм үйлчлэгээний нэг хэсэг байна. За нөгөөх нь бол зээлийн үйлчлэгээ үзүүлж байгаа хэсэг байна. Яг хүмүүсийн их сонирхдаг нь бол одоо зөвхөн зээлэл одоо хамгийн чухлаа гэдэг үнцгээр хардаг. Тэгэхээр манай банкны хувьд бол гүйлгээ хийдэгч байсан манай харилцагч, манай сайн харилцагч, зээл авдаг байсан ч манай сайн харилцагч гэдэг үнцгээр хардаг. За одоо яг манай дээр байгаа 65,000 харилцагч юм бол 35% нь бол зөвхөн төлбөр одоо шилжүүлэх, төлбөрийн одоо гүйлгээнүүдийг бол манай банкаар дамжуулдаг бол нэг 65 орчим хувь нь бол яг зээлтэй. За эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын за холбогдох бусад жижиг зээлүүдийг авсан байдалтай байдаг. Тэгэхээр ер нь жижиг дунд бизнесүүд ихэнх л зээлтэй байдаг. Бизнесийн гол хөрөнгө оруулалт нь зээл гэж шаарч болох уу? Яг энэ жоохон өрөөсгөл ойлголт. Юу гэхээр одоо юу гэдэг оройл идэг хүнийг бизнес эхлэхийн тулд юу гэдэг өөрийнхөө байгаа 15 сая төгрөгөндөө ч юм уу тааруулаад бизнес эрхэлж болно. Тэгэхдээ тэр бизнесийг эрхэлж авах хугацаанд бол яг өөрийнхөө энэ 15 сая төгрөгийнхээ хэдэн үнийг одоо эргэлтийн хөрөнгөндөө зориулах юм. За хэдэн үеиг нь бол одоо яг өөрийнхөө суурь одоо эртлээ сан болгож ингээд байн бэлэн байдалд байлгах мөнгө хөрөнгө авах гэдгээс хамаарат бизнесээ явуулдаг. Мэдээж яг жижиг дунд бизнесийн зарим хүмүүсийн хувьд бол нөгөө эргэцэн томорж эхэлдэг л одоо эргэцэн томроод ирэхээр тэр өнцгөөрөө бол мэдээж нэг зээлийн хэрэгцээ үүсч эхэлдэг. Тэгэхээр тэр үүсэж байгаа хэрэгцээг л одоо хангахын тулд зээл авч байгаа гэж ойлгож байна л та. 15 оноос хойш
яг 15-аас 17 оны хооронд бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварын хэмжээ бол бага байсан. Нэг ойролцоогоор 150-аас 350 сая төгрөгийн хооронд л одоо зээлжих чадвартай байдаг байлаа л. Тэгээ одоо бол харьцангуй одоо сүүлийн 2 жилийн хугацаанд бол одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадамжийн одоо суур чадамж нь бол маш сайжирсан байна. Тэгэхээр ер нь бол жижиг дунд бизнес эрхлэгч бол дээшээ тэрбумаас ч дээшээ зээл авах тийм чадамжтай болсон байна. Тэгэхээр энэ нь бол бас нэг давуу тал гэж харж байгаа. Яг хоо ковидын нөхцөл байдалд одоо өртсөн гэвэл өртсөн. Энд чинь бол одоо томж гих жижиг дунд ч гэлтгүй иргэнж өртөж дээ, корпорат байгууллагч өртөж шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо яг өртөлт нь арай илүү байна уу, бага байна уу гэдгийг бол одоо яг нөлөөллийн тодорхойлох жоох хэцүү. Та өөрөө ч бүр мастера жижиг дунд бизнесүүдэд олгох зээлийг хурцгах гэдэг бүр диплом хамгаалсан юм байна шүү дээ, тий. За тэрийг нь бас яриулнаа. Та ингээд нөгөө харилцагчтай зам төлөвийг судалдаг бах те жижиг дунд бизнесүүдийг тулцсан үед одоо цалингаа тавих хэвээр эсвэл машин тоног төхөөрөмжөө сайжруулъя гэж зээл авдаг юм уу? Ер нь нэг нийтлэг хандлага нь юу байдгийг? Эсвэл бизнес нь ингээд дараагийн төвшөндөө гарахад тулчаад байхад зээл авах зориг хүрэхгүйгээс нэг байрандаа гацаад л байд юм уу? Ийм анализ судалгаа байдаг уу? Энэ маш бүхэл нөхцлүүд ер нь бол үүсдэг л те. Зарим хүн бол ерөөсөө зоригтой ерөөсөө би зээл авах хэрэгтэй. Тэгжижлийн бизнесмэнүүд амжилттай болох гэдэг нэг өнцгөр нэг хардаг нэг хэсэг бүлэг байдаг. За зарим нь бол үнэхээр одоо яг энэ тоног төхөөрөмжийг шинжлэхгүй л бол манайх цаашаа ингээд өсөхгүй байна гэдэг өнцгөр хардаг хүн байдаг. За зарим нь бол надад зээл гарах болов гарахгүй болов гэх нэг тийм тээнэгэл зэтэй бас хэсэг бүлэг байдаг. Тэгэхээр ер нь бол зүгээр бидний зөвлөдөг зөвлөмж юу вэ гэхээр банкн дээр ирээд уулзах хэвэл тийм жижиг дунд бизнес эрхлэгч байна уу? Ер нь л зүгээр харилцагч хүн бол тэ. Тэгэхээр өөрийнхөө бодож байгаа бодлыг одоо банкны ажилтан тэ санхүүгийн зөвлөгч гэдэг өнцгөөс хараад ер нь яавал дээр вэ гэдэг тийм зөвлөгөөг нэгдүгээр авах хэрэгтэй. За банк бол 3 өнцгөөс харж зөвлөнө. Нэгдүгээрт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь яг тухайн бизнест нь хэрэг өгөөчтэй юм бэ гэдэг нэг тодорхойлно. Хоёрдугаарт яг энийг хийснээр зах зээл дээр хэдэн үеиг одоо яг эзлэх юм бэ тийм чадамж нь одоо дээшлэх юм уу дээшлэхгүй юм уу тийм бодоод гаргаад өгөх үү тийм ер нь бол тооцоолыг хийж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар бол зах зээлийн судалгааг нь ч бас хийдэг. Тэрэндээ уялдуулаад за одоо юу гэдэг энэ жүүс бол одоо зах зээл дээр одоо яг үйлдвэрлэлийг харахад яг хэдэн өв төр байх юм. Одоо яг хэдэн үеийн марк шир дээр байгаа юм. Тэр өнцгөөс нь бүх тооцоолыг гаргаад та бол энийгээ солих одоо хэрэгцээ байна уу да. Тэрний оронд арай жоохон маркетинг сурталчилгаа хийгээд арай жоохон далаацтай болсны дараа өөрчлөх хэрэгтэй юм шүү. Эсвэл хаяг шошиг адарсаа жоохон өөрчлөөд энэ бусдад жоохон танигдах байдлаар яваач ч гэдэг юм зөвлөгөө. Тийм нарийн зөвлөгөөг нь бас өгдөө. Одоо маркетинг дээр анхаараач, танигдалт чинь бага байна шүү дээ гэдэг. Тийм бид нар бол яг ийм судалгааны багууд байдаг. Манай банкнд. Тэгэхээр одоо банк гэдэг бол одоо ер нь л шинжилгээнд дээр үндэслэж л бид нар одоо шийдвэр гаргаж байгаа шүү. Тэгэхээр хориглогддог хүн шийдвэр гаргахын тулд хин нэгний судалгаа шинжилгээнд дээр үндэслээд бид тэр хамгийн сүүлийн дүгнэлт нь юу байгаа юм бэ? Яг энд юу нөлөөлж байгаа юм бэ гэдгийг заавал уншиж танилцсан баг. Тэгэхээр манай захирлуудыг ч гэсэн тийм мэдээлэлээр хангадаг. Тэгэхээр зээл авах хүсэлтэй ч вэ? За яг ахгүй байсан ч яах вэ гэж бодсон ч гэсэн ирээд уг нэм жижиг дунд бизнесийн газартаа уулзаад зөвлөгөө аваад бизнестэй шинжилгээ хийлгэж зүгээр л юм байна тийм болно шүү дээ. Бид бол харилцагчид зөвлөгөө өгөх би танахыг шинжилж өгөхгүй гэхгүй тэгэхгүй шүү дээ тийм үргэлж бид нар бол харилцагчтай нээлттэй байд. Та түрүү яриандаа дурдчихсан жижиг дунд бизнесүүдийн зээлжих зэрэглэл ер нь аягүй сайжирсан тэрбум багтаа тэрбум гэж одоо дунджаар тэрбум 500-аас тэрбумын орон зээл авах чадамжтай болж гин гэдг нь эдийн засгийн чадвах нь сайжирч гин гэсэн үг үү? Одоо энэ дээр анализ хийвэл яг хоо эдийн засгийн чадвах нь сайжирч гин гэдэг өнцгөөсөө илүүтэй ер нь бол жижиг дунд бизнес эрхлэгчид бол хөгжихдээ яадаг вэ гэхээр манай корпорат байгууллагуудыг дагаж хөгждөг. Тэгээ корпорат байгууллага гэдэг нь бол өмнө нь бол ингэдэг байлаа л да. Корпорат байгууллага гэдэг бол өөрөө бүх худалдаа авалтуудаа хийдэг байлаа. Тэгээ өөрсдөө бүх ажлыг хүчээр гаргадаг байлаа. Тэгээ өөрсдөө л одоо бүх юмыг нөөцийг бүрдүүлдэг байсан бол одоо эсрэг болж байгаа. Тэгэхээр хин юу чадчихээн тэр хүнээр чаддаг юм нь хийлье гэдэг тийм өөр шийдэл рүү очсон. Тэгэхээр манай жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бол
одоо юу гэдэг худалдаа хөгжлийн банк бол сард одоо тэдэн сая төгрөгийн цаас худалдаж авна те одоо холбогдох ажилтнуудаа зориулсан одоо бичиг хэргийн хэрэгсэлж байт юм ингээ холбогдож зөндөө олон зардлууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зардлуудыг одоо юмыг худалдаж авахын тулд одоо тэнцээ бас нэг дондог дулмаас уугаал тэрийг хаанаас авах уу, хинээс авах уу гэл ингээ тойрч гүйх биш чаддаг. Хаанаас авдаг нь мэддэг хүн үнийн саналаа манад өгөөд за манайх бол за танаас авъя гэдэг байдлаар гэрээгээ байгуулж явчаа. Үүний дагуу нөгөө айл үгтэй сар болгон тогтмол 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой. За тэрнээсээ одоо өртгөн юу гэдэг нь 5 сая ч гэдэг юм 6 сая болно. Тэгээ ашиг нь юм байна гэдэг байдлаар гээд бүгд л адилхан ингээ зэрэг хөгжиж байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн шат бол одоо ганцхан одоо жижиг дундын чадвахаас илүү корпорат айлын чадвартай бол жижиг дунд маань адилхан чадвартай болол явна гэсэн. Тэгэхээр бас бид нар юу чадах уу гэдгээ хараад те хүнд юугаар би ямар үйлчилгээ бүтээгдэхүүн нийлүүлж болох вэ гэдгээ сайн бодчиж шинэ бизнес эхлүүлж болох нь шүү дээ те. Ер нь ямар төрлийн одоо жижиг дунд бизнесүүд илүү хөгжиж байгаа судалгаа харагдаж байгаа вэ? Яг одоо сүүлийн үед бол маш их олон төрлийн одоо үйлчлэгийн салбар руу маш их хурцтай явж шүү дээ. Тэгэхээр ковидын нөлөөллөөс болоод бид нар одоо аппликейшн ашиглаж маш ихээр хоолыг захиалдаг болж байна те. Тэгэхээр тэрийгээ дагсан зөвхөн түгээлтийг хийж байгаа компаниуд ч байна те. Эсвэл тухайн аппликейшн хөгжүүлээд нөгөө одоо айлуудаа санал болгодог компаниуд ч байна. Эсвэл зөндөө олон 10-20 одоо хоолны газруудыг нийлүүлсэн ганцхан аппликейшн байна. Хүн хүснээсээ захиална, захиасныг хөрөж өгдөг компани очиод аваад явдаг байдлаар ингээд ер нь бол сүүлийн чиг хандлага бол аль болох энэ финтек мод хиймэл оюун ухаан суурилсан дахиад одоо энэ хүргэлтийн үйлчилгээ, онлайн худалдаа гэдэг ингээд арай жоохон захимжих дижиталч руу шилжиж байгаа нэг тийм үзэгдлүүд ерөөдөө ажиглагдаж байна. Яг хуучин одоо үндсэн одоо бизнесүүд бол мэдээж явж байгаа. Гэхдээ энэ соёл нь манай ус харьцангуй залуу хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн нөгөө одоо шинэ бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол тэ чадамж нь харьцангуй өндөр юм шиг байна л да. Тэгэхээр арай хурдцтайгаар явах шиг байна л гэж хараад тэ. Харин худалдааны бизнесэл айгүй өндөр ашигтай юм байна дэр гэж нэг ярьдаг л да. Гэхдээ бид нар бас үйлдвэрлэгч орон байх ёстой тий. Үйлдвэрлэгч нар ер нь одоо юу гэдгийг хэр хөгжиж байна манай Монголд. Яг та одоо тэр зээлжих зэрэглэл тоог нь хараа сууж байгаа шүү дээ тий. Ер нь хэдийн жилийн дараа нэг юм нуруунд тэнийгээд айтаахан болж эхэлт юм бэ. Ер нь бол бизнесийг тогтвортой урт хугацаанд хийх нь эргүүлээд нэгдүгээр зах зээл дээр танигддсан байна. За хоёрдугаар харилцагчтай болд юм байна. За гуравт нөгөө хүн маань өөрөө туршлагатай болд юм байна нэг тийм үнцгий зүгээр яг би 10 жил 15 жилийн ажлын туршлагаас нэг тийм харж байгаа. Тэгэхээр манай үйлдвэрлэгч нарын хувьд бол бүгд маш сайн хичээж байгаа те. Тэгэхээр бид одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжиж гэдэг өнцгөр бол манай банкч дээр босод одоо манай иргэд маань ч гэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж одоо үндэсний үйлдвэрлэлийнхаа бүтээгдэхүүн хэрэглэхийг илүү үздэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр нь бол бид нэр одоо бизнес эрхлэгчдэд дэмжиж байгаа нэг дэмжлэгийн илрэлтэй. За хоёрдугаар илрэл нь бол банк ямар байдлаар дэмжих ёстой бэ гэж. Банк бол тухайн одоо үндэсний одоо үйлдвэрлэгч нартаа бол хамгийн бага хүүтэй боломжит хугацаатай за тухайн одоо эргэлтийн хөрөнгийг нь аль болох багасгахгүй байдлаар зохион байгуулалттайгаар гадны их усрууд буюу хямд их усруудыг олж авчирдаг. За үүнийхээ дагуу бол бид нар жижиг дунд бизнес эрхлэгчдэд төлөхөө одоо зээлүүдийг олгож явдаг. Тэгээ үүнийхээ үр дүнд бол одоо бид нэлээд олон төслүүдийг хэрэгжүүлэлт ногоон санхүүжилт байна те байгаль дэлтэй байх хэвээр. За тэр нь бол хог хаяглыг сайжруулагч байт юм уу. За дараагийнх нь бол эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд байна те. Тэгээд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд нэг барьцаа хөрөнгийн асуудлууд бас нэлээд яригддаг. Тэгэхээр тэр хөрөнгүүдийг бид нар яаж айтайхан байдлаар шийдэх үү те. Одоо манай банктай урт хугацаанд хамтын ажиллагаатай байсан айл ахын бол бид одоо дансны орлогыг барьцаалах байдлаар барьцаа хөрөнгийн хүрэлцээгүй байгаа айлуудад одоо мөн зээлийг олгохтой. Тэгэхээр айл болох бид барьцаа хөрөнгө байхгүй бол дансны орлогоо барьцаалах нь. Тийм яг барьцаа хөрөнгөнд хангалтгүй одоо юу гэдэг 100 сая төгрөгийн зээл авах гэтэл нөгөө одоо барьцаа хөрөнгөний 50 сая ч юм уу 60 сая төгрөг болчихлоо. Тэгэх юм бол бид дансны орлогыг барьцаалдаг. Тэгэхээр дансны орлогоор боломжтой одоо гүйлэн гарсан байна. За тэгвэл дансны орлогыг барьцаал зээл олгоё гэдэг байдлаар шийддэг. Тэгэхээр нөгөө миний хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр банк бол тууштай хамтын ажиллагаа урт хугацааны хамтын ажиллагаа байх нь одоо маш чухал байна. Тэгжиж бид одоо харилцагчтай өгөх нөгөө давуу талыг бий болгодог. Тэгвэл манайхны төвд одоо нэг тийм
хөврөв одоо юу гэдэм бэ? Тууштай биш гэх юм уу те. Одоо өнөөдөр худалдаа хөгжлийн банкнаас авсан байсан бол дараа нь маргааш өөр банкнаас ч зээл авчдаг. Тэгэн гол нөгөө банк нь энэ зээлийг авсан чинь манайхад дансаа шилжүүлгээл тэгэн гол манай дээр байсан дасууд бүгд тийшээ яваал ингээл юм дандаа л юм тойрсон байдлаар явдаг. Хаана баг хүүтэй хүүсвэр байна гэдгээс хараад яваад байдаг. Тэгэхээр тэр нь бол яг тухайн богино хугацаанд ашигтай байж болно л. Гэтэ урт хугацаанд тогтвортой одоо хамтын ажиллагаа байх нь эрхлээ тухайн хүнд одоо авах бенефит нь айгүй өндөр байх юм аа л гэж хэлэх гээд байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Kagome. Нөөцлөгчгүй, бодогч байдаггүй. Боцохоор алгадын кетчуп. Миний гэр бүлийн аз жаргалын ам Kagome. Миний идэх дуртай Kagome кетчуп. За бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт ярилцуулсанд баярлалаа. Ер нь энэ нэвтрүүлгийнхаа энэ хэсэг дээр жижиг дунд үйлдвэрлэл, жижиг дунд бизнес хөгжих боломж Монголд ямар одоо боломж байна гэдэг талаар илүү ярих гэж бодож байна. Тэгээд тулгамдж байгаа асуудал импортын бүтээгдэхүүнүүдэд өрсөлдөхөд юу тулгартыг гэдэг ч юм уу. Ер нь ямар боломжийг харж одоо та хоёрын хувьд анх бизнесийг эхлүүлж ирсэн бэ? Ихэнх хүмүүс ингэж ярьдаг штэ. Бага юмыг дахин үйлдвэрлээд яах вэ? Монгол маш цөөхөн хүн амтай учраас зах зээл жижиг те бүтээгдэхүүн ингээд тодорхой хэмжээнд очиод тэр бизнес гацсан гэдэг ийм яриа их байдаг. Гэтэл та бүхэн яг энэ салбарт ямар боломжийг харж эхлээд одоо анх бизнес эхлүүлж ирсэн бэ? За анх болохоор манайх ер нь бол би нөө төрснийхаа дараа эхлүүлж байсан. Тэгээд Монгол хүүхдийн биеийн онцлог нь өөрөө Европ, Америк, Аз хүүхдүүдээс арай өөр юм байна гэдгийг нэгдүгürt мэдэрсэн. За энэ дээр болохоор яг ийм нөө үндэсний одоо андоошил гэж байдаг те ээж аавуудын ийм мэдрэмж гэж байдаг. Тэрэнд нь суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт бол Монгол байхгүй мэн гэж үзсэн. Хэдий жижиг зах зээл гэж аваа боловч яг ингээд нөө зах зээлийнхаа багтаамжийг судлаад үзвэл 156 тэрбум төгрөгийн зах зээл байдаг гэж үздэг. За энэ нь бол 0-5 настай хүүхдийнхтэй. Гэтэл энэ бол нөгөө хангалттай бас жижиг бас биш байхгүй тий. Энэ дээр том хөдлөөд юм уу эсвэл тодорхой хэмжээний зах зээлийнхаа 10-20%-ийг эзлэхэд тэнд нэлээд олон одоо хүний ажлын байраар хангах тий үнцэн бүтээх дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байдаг гэж хардаг. Тэр үднээс нь бид нар нөгөө энэ орхигдсон зах зээл дээр яг ингээд Монголынхаа иргэдэд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хий гэдэг анхны санаачлагаар орж ирсэн. За тэгээ нөгөө хэвлэлцтэй өгнүүд нөгөө хайртай шүү аваа, гэрийн босс гэдэг тэр өгнүүд дээр одоо үнцэн нөгч хэрэглэгчид худалдаа авалтуудаа хийдэг. Одоогоор болохоор бид нар одоо зах зээлийнх нь 0.3%-ийг эзэлж гин гэж хардаг. Цаашид бол өсөх боломжтой гэж хардаг. Хэрэглэгчдийн зүгээс боддог юм нь гэхээр дотоодын үйлдвэрлэгчид бол ингээд чанар муутай юм гаргадаг хэрнээ өндөр үнэтэй байдаг гэж боддог тийм. Хэвшүүл ойлголт яваал гэдэгтэй. Илүү өндөр үнэтэй тэгсэрний чанаргүй гээл тийм. Тэгтэл бид нар энийг бол эвдэх гэж нэлээд хичээсэн. Илүү олон улсынхаа стандартад төхүүлэх гэж бас явж байгаа. Одоогоор бид нар Турк улсын 13 улсад экспорт хийдэг. ГОТС стандарт буюу одоо Европын холбооны улсын одоо ийм давууны түүхийд хамгийн өндөр стандарт хэрэгжүүлэгч компанитай хамтан ажиллаа хийж байгаа. Энэнгүүрээ бид нар бас тодорхой хэмжээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ бас нотолж байгаа л гэж бодож байна. Яг тэгэхээр манай оёдлыг хараад бол оёдлын стандарт бол аягүй өндөр юм байна гэдгээр хүлээн зөвшөөрсөн. Нөгөө нэг үзүүр буюу бид нараас хятад улсаас түүхийд татдаг. Тэр хятадаас татдаг түүхийн эдийн чанар боловсруулалтын дээр бол Туркууд бас нэлээд өндөр аягүй сайн чанарын бүтээгдэхүүн байна гэдэг дээр бас хүлээн зөвшөөрж байсан. Тэгээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхийн эдээр дотоодын хэрэглэгчдийн биеийн онцлогтой одоо хүүхдүүдийн биеийнх нь онцлогт нь тохирсон зөв одоо ийм эсгүүр загвар бүхий бүтээгдэхүүнүүдийг ээж аавуудын хүсэл сонирхолтой нэгдсэн загвараар гаргаж ирээд тэгээ зах зээлээ ингээд хэлэх бодлого баримтлаа явж байгаа. Тийм. За таны хувьд хосаац гутлын үйлдвэр бол бүр 97 оноос эхлэлтэй. Тийм. Би бол ийм л дээ 1982 онд би Чех улсад гутлын үйлдвэрийн инженер дизайны мэргэжлээ сурж ирсэн. Тэгээ 82 онд төгсч ирээд одоо маань хуучны гутлын үйлдвэрт ерөнхий зохион бүтээж гадаад харилцааны тэгээд үйлдвэр хөгжүүлэх хэлцэх гэж зөндөө газар ажилласан л да. Гэлт тасгууд. Тэгээ 97 онд гутлын уцаад компани ингээд хөгжлөгцсныхаа дараа бүр ингээд гутал хийхэ боллоо гэдэгтэр одоо миний хийх одоо ажил байхгүй болтой гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо нэгэнт одоо ийм болцсон юм чи яах вэ гэж зүгээр суусангүй. За ер нь өөрөө тэгвэл нэг гутал хийдэг болоод бас нэг жоохон гутлын үйлдвэр гэдэг юмыг хөгжүүлээд үзье гэдэг тийм зоригтойгоор зориглож
анх одоо гутлын гэдэг одоо гутлын мэрэгчлэрээ хувийн үйлдвэр байгуулж ирсэн. Хувийн компани. Анхны үйлдвэр маань одоо ямар юм байсан бэ? Зүгээр сарны дэдэм нэг томоохон зах зээлд Италийн болон Германы гутлыг дөөрэж хийгээд арай хямдхан дээр зардаг байсан байхгүй. Тэгээ 2000 онд яасан гэвэл Путин гээд анх одоо Орос ерөнхийлөгч ирэхэд батлан хамгаалах юмш ямар санд ирсэн бэ гэвэл хүндэт харуулын одоо 200 гутал хийгээч гэж. За тэгээ хүндэт харуулын 200 гутал хийж яг тэр үдгийг бодохгүй. Яагаад би ингээд зэрэг цагтаа энэ юмны одоо Монголын одоо бараг 20-30 мянган гутлын хэрэгцээ хахад энийг үйлдвэрж болохгүй гэж. За энийг яагаад сонгосон бэ гэвэл хингийн тухайн үед чинь нөгөө ганцаг гэдэг юм хөгжсөн учраас миний хийх гэсэн бүтээгдэхүүн бол маш их хэмжээгээр ороод ирсэн байсан. Тэр үе чинь бас шүү дээ. Нөгөө нэг 20 дугаар тогтоод гараад юмны өсөд хил гайлынхаа гадны импортын барааныхаа татварыг манай хаацсан шүү дээ. Тэгэлцсэн. Тэгээд бид нүс импортын бараа тэгэлжлээ. Одоо Хятадын болон Оросын томоохон үйлдвэрүүтэй мань мэтийн жижиг хөнгөлөлт хэцүү. Гэтэ ганц болцоо нь юусэн бол Монголын дотоодын одоо цэрэг армийн хэрэгцээ байна. Тэрийг би хийх болцоотойг ойлгосон байхгүй. Тэгэл анх би одоо цэргийн гутал хийж эхэлсэн. Манай хахаа эхлээд биднээс Чех би өөр нэгэн Чех улсад сургууль төгсөн учраас Чехийн одоо тэр хэрэгтэй гэсэн хоёр алdaa гуталтай байна хийгээд эхэлсэн. Тэр шиг амжилттай болсон. Тэгээд ер нь 2010 он гэхэд манайх 2005 онд манай үйлдвэр бүр шинжилээд бүр хөдөлмөр хамгаалтын гол цэргийн гутал гэдэг үйлдвэр бодлоо бүх юм шинжилсэн байхгүй. Тэгээд дараад нь 2010 он гэхэд манайх оргил үедээ орсон. Манай батлан хамгаалах цагдаа онцгой байдлын газар төмөр зам за тэгээ хөлийн цэрэг бүгдийг хангадаг болж эхэлсэн байхгүй. Хамгийн мандалтай үед тэр л дээ. Тэгээд дараад нөөжөдөлт ямар үе гисэн бэ гэвэл одоо ингээд дан цэргийн гутлыг гэдэг хичээлд бас энэ дээр хөдөлмөр хамгаалтын гутлын нэг давуу тал нь юусэн гэвэл биднээс 2018 он эхлээд оюутлагын тендерт оролцоод 2019 онд оюутлагын гутлыг хийх болсон. Энэ ямар гутлын бэ гэвэл одоогоор дэлхийд дээр S3 гэдэг стандарт байна. Олон улсын стандарт. Яг тэрийг хангасан гутлыг хийгээд биднээс Франц улсад очиж нөгөө бүх гутлыгаа тестгээд сертификат авсан учраас оюутлагын гутлыг ингээ хийж эхэлдэг болсон. Энүүгээр ямар юм ашигтай болсон бэ гэвэл биднээс бүх тоног тохиромж өөрлөсөн. Тэнд хэрэглэдэг материалуудыг олон улсын чанартай болгосон, стандартын дагуу болгосон. Ингээд биднээс одоо ингээд Франц, Итали, Испани руу ингээд харьцаад эхэлж байгаа байхгүй. Тэрнээс гадна бас нэг энэний зэрэгцээж ямар юм одоо миний энэ одоо айд гутлын үйлдвэрлэхэд хөгжүүлэхэд одоо их дур сонирхтой болсон юм бэ гэвэл би өөрөө гутлын загвар зохион бүтээлтийг компьютер хийдэг юмар одоо 82 онд одоо диплом ажил хамгаалсан. Тэгээд тэр юм айл ингэж хэрэгжүүлэхэд бодвол тархинж явдаг байсан байхгүй. Тэгээд 2000 оноос эхлээд одоо CAD гэх системийг Монголд авчираад гутлын загвар зохион бүтээлтийг хамгийн компьютерийн төсөлмөөр хийж эхэлсэн байхгүй. Тэгээ энэ маань хөгжиж Аз болоход бас болоогүй. Нэг Италийн нэг таньдаг зохион бүтээгч маань үрж ирээд тэгээд 2005 он эхлээд тэр Италийнхаа зохион бүтээгчтэй хамтраад одоо Монголын одоо хэрэгтэй эмэгтэй эрэгтэй хүүхдийн гутлыг хөгжүүлэх талаар хамтарч ажилласан л да. Одоо бол манайх бол Италийн нэлээд олон дизайнеруудтай хамтардаг. Италийн маш олон одоо ханган нийлүүлж байгууллагатай болсон. Найдвартай жил болгон материал техник авдаг болсон. Та өөрөө уг нь дизайнер хүн гэсэн. Би өөрөө мэрэгжлийн дизайн л да. Одоо яг сургууль төгссөн маань дизайны сургууль төгссөн. Тэгээд давуу тал нь тэр л дээ. Одоо яг дээр нь бас нөгөө гутлын үүдүүд олон жил ажилласан учраас тэр үед чинь Монгол чинь 3 сая гутал хийдэг байлаа шүү дээ. Тэг чи одоо Монголын хамт 1.5 сая. Ерөнхийдөө бол ийм тооцоо. Одоо Монголд бол дунджаар 6 сая гутал хэрэгтэй. А биднээс бол тэр 6 сая гутлын 100 нэг хэсэг баг импортоор авч ирсэн. Тэгэхээр одоо би 6 сая гутал хэрэгтэй. Тэрний та бүхэн 60 мянгаыг үйлдвэрлэдэг. Тийм бид нэг л хувийг үйлдвэрлэж байгаа. Тийм нэг хувь гэдэг бол асар багтаа. Энд одоо заримдаа хүн дэлхээс ичдэг шүү дээ. Одоо энэ мэрэгчлээд үгүйсчээ. Гэхдээ үйлдвэрлэж ийн тэр 60 мянган хүний хэрэгцээг бол хангаад байна шүү дээ. Хангаж байгаа. Тийм 60 мянган хүний хэрэгцээ. Ерөнхийдөө бол манай гутал бол одоо чанар стандартын үед биднээс одоо ямар нэгэн Монголын болон гадны хүнд гологдохгүй гэдэг бол biz олон юм дээр ажилласан. Ер нь гадаад үзсэн явж үзлээ, Японд үзлээ, Казахстан үзлээ тий. Тэгээд Италиуч ирээд манад явсан. Итали руу ч өөрийнхөө цагаараа барь явж үзлээ. Биднээс хийж байгаа бүтээгдэхүүн бол тийм гологдохгүй. Зөвхөн яг зүгээр энд нэг л юм байгаа. Бид сэтгэхүүг одоо Монголын одоо худалдаа авахд өөрчлөх бас. Юм бол нэг Монголд хийгдсэн гэлээ нэг муу байх хэрэгтэй гэсэн нэг тийм үү. Ингээ бүр ингээ хэдэн 10 үеэр ингээ дамжсан шиг тийм бодолтой. Би бол тэрийг ерөөсө хүлээн зөвшөөрдөг юм. Тэгээ одоо бүх худалдаа авахтай ирэхэд биднээс л шинжлэгдсэн шүү. Та нар ч гэсэн бас бодлоо жоохон шинжилж үзээрэй л хүсэх гээд байгаа байхгүй тий. Бас хүлээж авах хэрэгтэй тий. Энд чинь биднээс тэр хүмүүс зориулаад тийм. Манайх бол яг одоо энэ НАТО холбоотой харахад үйлдвэр гэдэг юм бол
би нөгөө том үйлдвэрт ажиллаж байсан учраас яг үйлдвэр маягаар нь хөгжүүлж байгаа. Нэгдүгээр үйлдвэрлэл хэсэг, хоёрдугаарт нь бэлтгэл анх хэсэг, гуравдугаарт нь нөгөө техник технологи хөгжүүлэх хэсэг, бүтээгдэхүүн хөгжүүлэх хэсэг гэдэг манайх дөрвийг дөрвөлнгээр явж байгаа. Өнөөдөр биднээс 2022 оны үзэгдэн явахдаа 2024 онд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ л бодож явж байгаа байхгүй. Тэгэхээр бол сая бол би 18 одоо 20 21 онд бол яг 19 онд бэлдсэн цагаар хийсэн учраас жилийн алдцсан. Тэгтээ бол хоцрогдоогүй. Яг одоо бол би 21 онд энэ цагаарыг бэлдчихсэн учраас одоо харин энэ хэл гайл хаагдснаас болоод нөгөө 23 24 онд их цагаар маань жоохон удаашралтай байна. Гэтэ нөгөө интернет өгцсөн одоо болцоотой болсон шүү дээ. Энэ үед бол бас ингээ хоорондоо ярилцаад ингээд явах юм бол бас муудахгүй гэж бодож байгаа. Биднээс бол хэд хэдийн шинээр их бэлдсэн. Одоо юу гэдэг вэ бөмбөг дэлбэлнэ. Утахгүй. Тийм. Бас илүү хүмүүс ингээд өрсөлдөд нь шүү дээ. Тийм. Манай хоёр үйлдвэрлэгчид бол бүтээгдэхүүнүүдтэй бол айгүй чанарын өндөр ихтгэлтэй байна тий. Одоо зах зээлийн 10% хангалттай манайд бол маш том бизнес болохоор харагдаж штэ тийм ээ энэ хоёр үйлдвэрлэгчийн яриаг сонсоход. Тэгэхээр одоо хүмүүс 10%-ийг голоод ийшээ ордгоо юм уу, үйлдвэрлэлийн салбар руу ордгоо юм уу, эсвэл одоо үйлдвэрлэл эрхлэхээс халшраад байдаг юм болоо. Яг миний бодлоор бол бид яг хоёр өнцгөр харж болж байгаа. Нэгдүгürt бол яг хийх гэж байгаа бүтээгдэхүүн нэгдүгürt харилцагч одоо худалдаа авагч маань хүлээн зөвшөөрч чадах уу? Энэ одоо яг тухайн хүний хэрэгцээг хангаж чадах уу гэдэг тэр нэг асуудал байх шиг байна. Хоёрдугаарт нь тэр маш сайн одоо сэтгэл ханамжийг нь өндөр өгөхөөр бүтээгдэхүүнийг хийхийн тулд үйлдвэрлэлийн дамжлага буюу одоо нэг үйлдвэрийнхаа байр, тоног төхөөрөмжтэй стандартын дагуу байх ёстой гэдэг шалгуурыг тавьчихаар нөгөөх нь аюул өндөр шалгуур тавьчихаар нөгөө шалгуураа хангахын тулд өндөр их үүсвэр хэрэгтэй болдог. Тэгэхээр за ингээд их үүсвэр байхгүй юм чинь болидооч гэдэг юм уу. За эсвэл өөр байдлаар яаж тэрийг шийдэх вэ гэдэг гарцаа олж хараагүй улмаас л одоо яг ингээд тархин дотроо нөгөө аюул сайхан төсөлтэй. Тэгээд тэрийг нөгөө хэрэгжүүлж чадахгүй ингээд бодоол яваад байдаг. Эсвэл нэг цаастаа нэг дэлгэж харчаал ястай гоё шүү гэнэ бодоол ингээд яваад байдаг. Тийм хүмүүс их байдаг л. Тэгээд банкны зүгээс юу гэж харж байгаа вэ гэхээр хэрвээ тийм төсөл хөтөлбөр байгаад за тэр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ за юу гэдэг урт хугацаа болон богино хугацаатай зээл зөндөө олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр банкнаас нэгдүгээр зөвлөгөө аваад манай одоо яг инкубаторуудаар дамжаад энэ бүтээгдэхүүнийг яаж гаргуул боломжтой, ямар тоног төхөөрөмж авах нь дээр үгтэй. Хөрөнгө оруулалтын өгөөж нь хизээ гарч ирэхээр энэ тэгэхээр энэ хугацаанд яг санхүүгийн асуудлыг хэрхэн яаж шийдэх боломжтой байна гэдэг тэр хүнээс бид нэр 100% мэдээллийг аваад эргүүлээд юм чиглүүлэг өгдөг. Гэхдээ юу гэдэг энэ замаар ингээл явах юм бол болно гэдэг өгүүлбэрийг банк хийж өгч болохгүй. Тэгэхээр бид нар бол зөвлөгөөгөө өгнө. Нөгөө харилцагч маань бол яг энэ одоо зөвлөгөөг авсныхаа дараа өөрийн гэсэн шийдвэрийг гаргаад тэрнийхээ дагуу явах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг нэг тийм зөрүүтэй ойлголт байгаа юм л та нэг инкубаторт оруулаад одоо ингээл тэр хүнийг бойжуулаад одоо ингээл за яг чи ингэж явах хэрэгтэй шүү гэд хэлэхээр бүх юмар захаар бол агаараа л явах хэрэгтэй. Алдаа өсвөл тэр хэлсэн учраас энэ буруу болчлоо гэдэг нэг тийм бусдаас үс хүзлүүд байгаад юм шаарддаг. Тэгэхээр шийдвэр гаргаад нэгэн тэрийг зориулж байгаа хүн байгаа бол яг өөрийнхөө ихтгэл үнэмшилтэй одоо байж за дахиад өөрийнхөө одоо гаргаж байгаа шийдвэртэй зоримог итгэлтэй тэрнийхээ төлөө тууштай байхсаа л гэж одоо жижиг дунд бизнес эрхлэгч нараасаа хүсэлтэй байна да. Одоо танаа дээр 60000 гаруй 60000 гаруй жижиг дунд бизнесүүдийн хэдэн хувь нь үйлдвэрлэл байна? Яг одоо яг бид нар дээр байгаа зээлээс бол жижиг дунд бизнес эрхлэгчдээс зөндөө олон төрлийн үйлдвэрлэлүүд байдаг л та. Одоо яг өрхийн үйлдвэрлэл гэж байна. За одоо дунд зэргийн үйлдвэрүүд байна. Том үйлдвэрүүд байна. Тэгэхээр энэ үйлдвэрүүд маань ингээл сайжрах ирэл бол одоо яг манай 64000 харилцагч бол одоо яг манай сегментэд тариалагдчих явдаг. Тэгэхээр тэдний нэг 15% нь бол яг үндсэн үйлдвэрлэгч байдаг. За 25% нь бол одоо тариалан эрхлэгчд буюу одоо нэг одоо өрхийн өргөн зэндээ зориулсан байдлаар ногоо тарьдаг те багахан хэмжээг илүү гарснаа бол бусдад худалдан борлуулдаг байдлаар шийддэг тийм хүмүүс байдаг л та. Танаа бас онцлог бүтээгдэхүүнүүд гэвэл ногоон бизнес, эмэгтэйчүүдийг дэмжих одоо эмэгтэй бизнес эрхлэгчид, эмэгтэй захиралтай компаниудыг дэмжсэн бас зээл гаргаж байгаа юм байна тий. Ногоон бизнес гэхээр яг ямар бизнесүүдэд зээл болгоно гэсэн үг юм бэ? Нийгэмд байгаль орчиндөө бол ээлтэй байх хэрэгтэй гэдэг зарчмаар бол бидний үндсэн шалгуур үзүүлэлтүүд бол тавигддаг. За үүний хүрээнд бол нэлээд олон компаниуд бол манайхаас бол яг тэр зээлийг бол авсан. За жишээ нь бол тосон тогоо гэж компаниудыг
Тосон тогоо гэж компани бол яг хамгийн бодит жишээ болно л доо. Тэгэхээр Тосон тогоо гэдэг компани яадаг вэ гэхээр одоо хог хаягдал дээр байгаа хайшуудыг цуглуулдаг. За цуглуулсныхаа дараа бол тухайн хайшуудаа одоо хайлуулад за цутгалт хийж тоогоо бол үйлдвэрлэдэг. За энэ нь бол нийт Монгол улсын зах зээлийн 15-20% бол эзэлдэг. Маш их эрэлттэй тийм тоогоо байдаг. За энэ тэр тоогооны эргэлт тэр одоо бизнесийн эргэлт нь сайн байх уу? Маш сайн байдаг. Яагаад тэр эргэлт маш сайн байдаг вэ гэхээр өмнө нь бол тоогоо нэг юм бөмбөр л байлаа шүү дээ. Бидний зүгээр ойлголтоор бол юм бөмбөр тоогоо л байдаг. Тэгээ тэр бөмбөр тоогоог заавалчгүй пишинтэй ингэ суулгаж хийдэг байлаа шүү дээ. Одоо нөгөө нэг нийгэм жоохон өөрчлөгдөд бид нар чинь нэг юм зуухтаа болоод байна шүү дээ. Нөгөө халуунаа барьдаг ямар зуух лээ. Одоо гэр болгонд л байдаг шүү дээ. Тэрэн дээр болохоор яадаг вэ гэхээр хайруулын тав юм уу эсвэл өөр одоо нэг юм хавтгаад одоо тийм тоогоо тавих хэрэгтэй болоод идэг. Тэгэхээр нөгөө тосон тоогоогийн тоогоо бол цутгалт хийхдээ дуур суур нь бол юм хавтгаа байдаг. Яг бөмбөрч бас байдаг л да. Гэхдээ ер нь бол жоохон өөрчлөлт хийгдсэн тийм тоогоо. Тэгэхээр ингээд тавихаар нөгөө нэгдүгээрт яг тоогоо гэхдээ суур нь тийм хавтгаа учраас юм гүйдгүй холбирдаггүй нэг асуудлууд байдаг. За орон нутгийн хэрэглэгчд бол тэр тоогоог бол маш эрэлттэйгээр авдаг. Нэгдүгээрт маш сайн байдаг, хоёрдугаарт үнэн хямдхан байдаг. Тэгээд нөгөө хэрэгцээ шаардлагыг хангасан байдлаар байдаг. Яг тэднийх ингээд нөгөө бүтээгдэхүүндээ бас сайн хөгжүүлэлт хийдэг л да. Тэгээд аяллаа тоогоо гэдээ бас байдаг. Тэгээд нэг сетэрээ ингээд нөгөө юм дэгидчдэг. Тэгээд ингээд гал дээр хоолоо хийж идэх аялагчнууд зориулсан байдлаар хийгдсэн тийм тоогоо. Тэгээд хамгийн гол нь энэ бизнесийн онцлог нь юу юм бэ те? Хог хаягдлыг дахин боловсруулж байгаа гэдэг утгаараа тий. Хог хаягдлыг дахин боловсруулж ийн дахиад дээрээс нь байгаль ээлтэй байдлаар эсвэл бид нар одоо байгаль шингэж таарна ш. Тэгэхээр тэр чинь бид нэр цуглуулж байгаа тухайн маань одоо хийж ийн гэдгээрээ. Тэгэхээр энэ бизнесийг та бүхэн одоо ногоон бизнес гэдэг зээлийнхаа англиар арай хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгож байна гэсэн үг. Тий, хөнгөлөлтөө бөгөөд урт хугацаатай зээлүүдийг олгож явдаг л гэсэн үг. За, эмэгтэй бизнес эрхлэгчдийн зээлийн хувьд бол манай Монгол улсын хэмжээнд бол эмэгтэй захиралтай тий жижиг бизнес эрхлэгч болгон корпорат байгууллагууд бол зөндөө байдаг. Гэхдээ яг хоо яагаад ингэж байгаа вэ гэхээр нийт одоо мастер бол 70-аад 80% нь баг эрхтэй захиралтай бизнесүүд байдаг. Тэгэхээр бид эмэгтэй бизнес эрхлэгчдийг ерөөхдөө дэмжиж одоо гендрийн тэгш байдлыг хангах тий тэр өнцгөр бол яг энэ зориулт нь бол тэгж гарсан. За тэгээд бизнес эрхлэгчдэд дэмжсэн баг хүүтэй хугацаанд 50% тийм зээлүүдийг бол олгож байгаа. Нөгөө эмэгтэй бизнес эрхлэгчид илүү одоо зээл төлөлт хугацаанд хойшлогддоггүй найдвартай зээлдэгчд байдаг гэсэн судалгаа бас байдаг тий. Хариуцлагатай байдаг. Хариуцлагатай байдаг тий. Санхүүгийн хариуцлага сайтай байдаг бас нэг үнцэг. Жишээ нь одоо энэ эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл нь өнгөрсөн онд 6.4 тэрбум төгрөгийн зээл нийт олгосон байна тий. Жишээ болговол одоо ямар бизнесийг дэмжиж сонгоод тий эмэгтэй гэдэг шалгуураар нь сонгож зээл олгосон. Тэр нь тэр тухайн бизнестэй амжилттай хөрөнгө оруулалт болж байгаа. Яг одоо бидний юу гэдгийг эмэгтэй боловлол одоо бизнес нь одоо эмэгтэй удирдагчтай хөрөнгө оруулагч нь эмэгтэй байгаа. Тэр нь бол үндсэн шалгуур болж байгаа. Тухайн бизнест мэдээж олгож байгаа зээл өгж байгаа зээлийн хэмжээ бол мэдээж нөгөө бизнесийн цар хүрээ болоод нөгөө бизнесийн чадамжаас хамаарсан байдлаар зээл нь бол олгодог одоо. Тантай аюух зээл ярьсан чинь манай компани чинь зээлгүүдээ нэр зээл авал юу хийж болох вэ? Яа, манайха яг сайтаа дизайныг өөрчлөж байгаа байхгүй юу? Тэгээ яг дөнгөж сая тэрний нэг төлбөр тооцооны асуудал ярьснаа тэрийг дээрээ зээлээр авч болох юм. Тийм юм бодож эхэлж шүүд. Хүү юу н арай хугацаа ч гэдэг юм уу зээлийн хэмжээ нь өөр гэсэн үг юм. Тийм, арай өөр байдаг. Ер нь бол бүтээгдэхүүн болгон өөр. Биднэрт бол маш олон төрлийн бүтээгдэхүүн байна л та. Тэгээд яагаад ийм их олон төрлийн бүтээгдэхүүн байгаад байгаа юм бэ гэхээр бид одоо өмнө бас танд хэлжсэн нөгөө сегментэд байгаа харилцагчаа бид нэг тодорхойлдог. Тэгээд нөгөө манай дээр бол одоо next best offer гэдэг юм төсөл хэрэгжсэн. За үүний хүрээнд бол одоо энэ харилцагчид манай банкны яг энэ бүтээгдэхүүн тохирох юм байна гэдгийг нь хэмэл оюун ухаанаар нөгөө хүний бүх бүтээгдэхүүн хэрэглэсэн байдал ингээд дүн шинжилгээ хийгээ гаргаад ирдэг. Тэгэхээр одоо манай харилцагчийн менежер бол залхахтаа за болоо танд бол одоо ийм бүтээгдэхүүн байна. Ийм бүтээгдэхүүнийг та хэрэглэх хэрэгтэй байна. Энэ бүтээгдэхүүн ийм даваа талтай гэдэг байдлаар манай харилцагчийн менежер танд хэлнэ. Visa компанитай бол одоо
Худалдаа хөгжлийн банк сүүлийн 20 жилийн хугацаанд бол тасралтгүй хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. За анхдагчл одоо Монголд бол визагийн одоо картын төлбөрийн системийг бол Худалдаа хөгжлийн банк анх нэвтрүүлсэн. За үүний одоо хоёр дахь алхам болж одоо бид бол олон улсын төлбөрийн гүйцэтгэх тийм одоо бүтээгдэхүүнийг бол нэвтрүүлж байгаа. За энэ бүтээгдэхүүн бол бизнесээс бизнес руу B2B үйлчлэгийг анхдагч болж мөн нэвтрүүлсэн. За энэ нэвтрүүлсэн бүтээгдэхүүн маань бол 24 цагийн дотор бол таны одоо бизнесийн партнерын данс руу Монголоос шилжүүлсэн мөнгө нь бол орох боломжтой болсон байгаа. Энэгээр давуу талтай байгаа. За SWIFT-ийн хувьд бол одоохондоо бол одоо харилцагч иргэнээс бизнесийн байгууллага юм уу одоо шилжүүлэг хийх боломжтой бол бас хэвээрээ ашиглалтад явж байгаа. Тэгэхээр гадаад төлбөр тооцоо хийдэг байгууллагуудад бол маш хугацааны хувьд давуу тал олгож байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Тийм яг зөв хугацааны хувьд давуу талтай олж байгаа мэдээж. Өмнө одоо хэд хоног хийдэг байсан гэсэн үг үү? Яг өмнө бол бид нар бол нөгөө 4-7 хоног мэдээж энэ бол тухайн үед бол хамгийн хурдан хугацаа байсан бол одоо бид нар бизнесийн байгууллагуудын хувьд бол хугацаа бүр хурдан болох шаардлагатай байгаа. Одоо бомб дотор очисан ачааг бол яаралтай наашаа гаргахын тулд мэдээж төлбөрөө хурдан төлсөн байх хэрэгтэй. Тэгэхээр төлбөр төлөөд биел нь одоо очисон гэдэг хариу ирэхэд л нөгөө тийм бомб дотор ачигддаг байдлаар шийдэж байгаа болохоор бизнес эрхлэгчдийн хувьд бол хамгийн том боломж гэж харж байгаа манай банк юм шүү дээ. Сүүлийн үед харин нөгөө сая хил гаалын асуудлаас болоод манайх чинь дотооддоо ер нь импортын хараат бус байдлыг яаж бий болгох вэ? Ялангуяа одоо хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн тал дээр одоо их анхаарч хэлж байна те. Ер нь хүнсний ногоогоо яагаад өөрсдөө тарьж болохгүй гээд тэгэхээр ийм зээлүүдийг дэмжсэн зээл гаргаж байгаа юу? Тийм яг энэ яг нэг хүлэмжийн зээл гэж тодорхойлж байгаа. За энэ яг хүлэмжтэй холбоотой нарлаг хүлэмж гэж байдаг, шилэн хүлэмж. Эдгээр бол яг байгалаас нараа авдаг. За энүүгээ дагсан нөгөө одоо ургацууд нь бол одоо 4 жилийн 4 үйлрэлээр бол одоо ургач хийдэг, ургацаа өгч идэг тийм одоо нэг чиглэл байгаа. За энэ бол зөвхөн манай улсад биш, бусад улсуудад нэлээд хөгжингүй байдаг. За газрын хувьд бол нөгөө хязгаарлагдсан тийм газар орчин багтаа газруудад бол арай их илүү тархацтай байдаг. За яг үүний нэг жишээ бол одоо манай харилцагч төгс сургацгч компани байдаг. За жилийн 4 үйлрэл өгөрцөө тарьдаг, нарлаг шилэн хүлэмжтэй. За энэ одоо айл бол анх зээл авч явах үед бол зах зээлийн нэг 10%-ийг өвөлдөө хангана гэсэн зорилго тавьд ажиллаж исэн бол одоо бол хүн болгон мэддэг болсон төгс сургацгч өгөрцөө гэдэг дэлгүүр болгонд байдаг. За аягүй эрэлттэй тийм жилийн 4 үйлрэлт одоо өвөлж байсан бид өгөрцөө идэж болоод байна шүү дээ. Өмнө нь бол бид нар хязгаарлагдсан байлаа шүү дээ. За сайхан намрын урас гарлаа, өгөрцөг аваарай тэгээ тийм байсан бол одоо бол тийм биш болж байгаа. Тэгэхээр энэ нь бол бас үргэлж бид нар хүнсний аюулгүй байдал талтай ч гэсэн үндэсний хөдөлгөөл маань ч гэсэн маш сайн хөгжиж байна гэж харж байгаа. Тэг хүлэмжийн зээл гэдэг чинь тусдаа бүтээгдэхүүн байдаг гэсэн үг. Яг бид нар бол нөгөө одоо юу гэдэг аль болох одоо харилцагч одоо би өмнө танд хэлсэн харилцагч төвтэй банк болно гэдэг. Тэгэхээр харилцагчийн бизнес нь юу байна? За тухайн бизнесэнд зориулсан зээлийг л бид нар өгөх ёстой байна. Эсвэл тухайн бизнест нь зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгийг л одоо шинээр бий болгож одоо тэр харилцагчийн санхүүгийн хэрэгцээг бүгднийг л хангаж явах ёстой байна гэдэг зорилготой ажиллаж байгаа. Яг үүнийхээ хүрээнд бид нар эхний ээлжинд бол яг бид өөрийн их усрыг санхүүжүүлж болно. Тэгээ санхүүжсныхаа дараа бол нөгөө гаднаас авах их усрууд маань батлагтаад орж ирэхээр за тухайн одоо зээлгэж байгаа их усрыг нөгөө гадны их усрлог болоо хямд их усрлог шилжүүлэх байдлаар зохицуулт хийж байна. Тэгэхээр одоо магадгүй танаа дээр ирж байгаа хүсэлтэн дээр бид нар ногоо тарих гэсэн юм а гэсэн хүсэлт ер нь сүүлийн нэг жилд ихсэж байгаа тоо анзаарэгдэж байна. Тийм анзаарч байгаа. Одоо бол нөгөө нэг бид жижиг дунд бизнес эрхлэгч гэхээс илүү өмнө нь бол нөгөө өрхийн бизнес гэж ярьдаг байлаа шүү дээ. Эсвэл өрхийн бичил те. Тэгэхээр одоо бол нөгөө өрхийн одоо манай бизнесийнх нь бол харьцангуй нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч гэдэг манай сегмент руу орж ирж байгаа. За тэр хүмүүс маань бол одоо энэ гадаад одоо зах зээл дээр байгаа ногооны одоо хомсдол те, нарийн ногооны хомсдол ялангуяа их байдаг шүү дээ. Одоо чинжүүч байт юм уу, салаадны навч те, ногоон сонгон одоо бид нар хугацааны өмнө бол одоо өвөл ерөөсөө ногоон сонгон идэггүй. Зөвхөн 100 одоо тайрсны дараа намрын хураалтаар л одоо бид нар ногоон сонгон иддэг байсан бол одоо бид жилийн 4 үйлрэл идэж болж байна. Тэгэхээр тэр одоо нэг хэрэгцээнүүдийг хангах зорилготой олон төрлийн зээлүүд орж ирдэг. Тэгээд тэрийг бол бид нар судалж үзээд хамгийн боломжтой аятайхан одоо яг тухайн хүн өөрөө
одоо ноу хавга мэддэг байгаа тэр бизнесийг авч явах чадамжтай байна гэдэг өнцгөр нь харах юм бол бид нар одоо зээлийн бол олгоод судлаад явдаг. Ер нь та өөрөө ч бас ингээд мастера мэрэгшиж энэ чиглэлээр хамгаалсан болохоор жижиг дунд бизнесүүд дунджаар хэдийн хугацаанд одоо доктортой ажиллавал корпорат төвшнөрөө шилжнэ гэсэн тийм судалгаа байдаг уу? Мэдээж яг одоо гүйцэтгэх захиралтай менежментийн багаас шалтгаалхал байх л да. Гэхдээ ер нь дунджаар яг зүгээр ингээ олон жилийн дунджаар одоо манай дээр байгаа айлуудыг ингээд харахаар нэгдүгээрт бол би нэг л юм ойлгож авсан нь юу гэхээр доктортой тууштай тэр бизнесийг нэгдүгээрт хийх ёстой байна гэдэг нэг ойлголт байгаа юм. Хоёрдугаар тухайс одоо компани захирал хүн болвол одоо нөгөө яг урт болон богино хугацааны төлөвлөгөөтэй за тэрэндээ зорьсон зорилготой компани хөгжүүлэх төлөвлөгөөтэй стратегтэй байж чадвал яг нэг дунджаар нэг 10-аас 12 жилийн дотор бол SMB сегмент, SME сегментийн харилцагчаас corporate сегментийн харилцагч руу шилжих боломжтой гэдэг зүгээр яг энэ бол нэг дундаж тоол та. Тэр 12 жил гүрэх хэрэгтэй байна. 10 жил гүрэх хэрэгтэй байна те. Зээл мэйл аваад чамаагүй те. Өөрхийн ч юм уу те бичил бизнесээсээ танахтай тууштай яваа жижиг дундын ангиллалд ороод одоо корпорат руу шилжиж байгаа тийм жишээ байна уу? Тий яг энэ жишээн дээр бол би ариг гэж одоо нэг хоолны одоо манай одоо хүмүүс бол бүгд л мэддэг болсон шүү дээ. Ариг рамен те. Ариг компани бол анх бол нэг салбартаа анх бол нээжсэн. За тэр нь бол одоо бидний мэдгээр бол сансрын бензин блокийн тэнд байсан. Тэгэхээр яг тэр бизнесийг анх эхлэхэд л одоо худалдаа хөгжлийн банктай хамтан ажиллагаатай ажиллаж эхэлсэн. Тэгээд үүнээс одоо хойш 10-аад жил болж байна уу да. Хамтан ажиллагаатай ингээд явж байна. Тэгээд өөр дүнд нь бол нэлээд одоо 5-6 салбартаа болчихж байна. Тэгээ өөрөөсөө одоо гоймонгаа татдаг байсан бол гоймонгийнхаа үйлдвэртэй болоо тэгээ гоймонгаа бүр өөрөөсөө үйлдвэрлэдэг юм тий. Яа одоо үйлдвэрийн аргаар өөрөөсөө хийж байна. Тэгэхээр эн чинь бол нөгөө одоо яг үйлдвэрлэл гэдэг үнцгээр харах бол маш том давуу тал байна. За дээрэс нь гаднаас орж ирж байгаа франчайзинг ресторануудын хажууд бол өрсөлдөхүйц хэмжээний яг үндэсний одоо тий өвөг одоо нөгөө соёлыг агуулсан одоо гоймонгийн болон бусад одоо хоолны ресторан байлж штэ. Энэ бол бас манай одоо харилцагчдын хувьд бол маш том хичээл зүтгэлтэй олон жилийн нөр их хөдөлмөр байгаа. Тэгээд одоо тэгээ корпорат болсон юм уу тий? Тийм одоо сая 2 сарын өмнө манай одоо SME сегментийн харилцагч байсан бол одоо core сегментийн харилцагч болж дэвшсэн. За. Маш сайн одоо хамтан ажиллагаатай тэр хүмүүсийн ч одоо нэг амжилтын одоо хамтдаа бид бас цуг байгаадаа маш их баяртай байдаг. Айгуул нэвтрүүлгээрээ үйлдвэрлэл эрхлээ те ийм боломж байгаа гэдгийг талаар мэдээлэл өгөхийг боддог үзэгчдэд. Тэгээд ер нь ямар ч бизнес эрхлэхэд хөрөнгө оруулалт гэдэг маш том асуудал бол бизнесийн зээл бол одоо дарамтуу хөрөнгө оруулалтуу гэд мэдээж яг тэрийг аваад яаж зөв зарцуулахаас одоо тэр дарамт болох уу хөрөнгө оруулалт болох уу гэдгээр л шалтгаалах байх л та. Манай хувьд гэх юм бол би анх бас ажлынхаа гараг банкнд ажиллаж эхэлж байсан. Тэгэхээр хоёр талаас нь зэрэг хардаг байж магадгүй гэж боддог. Нэг талаас нь харах юм бол бизнес эрхлэгчид ингээд дотроо айгүй том төсөөлөлтэй байж байдаг те. Энэ угаасаа ална, би мэдчихээн, туршлага байна те, мэдрэмж байна. Одоо ингээд юу гэдгийг зах зээл дээрээ би ингээд шумбаад орсон учраас хүмүүсийн мэднэ гэж ярьдаг. Гэтэл тэр хүний дахиж нэг тооцоолоогүй байдаг юм нь айгүй олон төрлийн эдийн засгийн болон одоо юу гэдгийг гинттэй гараад ирдэг ч юм уу те. Ингээд гэх мэтчлэн эрсдлүүд байж байдаг. Банкн дээр болохоор маш олон төрлийн бизнесүүд байдаг гэдэг агуулгаараа ингээд экосистемээр нь ерөнхийдөө эдийн засгийг харж агаад тэр бизнесийн хувьд ороход энэ борлуулалтыг хийж чадах юм уу? Ямар эрсдлүүд байгаа юм? За энэ бизнестэй ижил төсөөтэй бусад бизнесүүд нь ерөнхийдөө бенчмарк нь ямар байдгийг ингээд асар өндөр датан дээр байж байгаа учраас аюу тийм бодиттой зөвлөгөө өгөх боломжтой байдаг байхгүй юу? Тэр агуулгаар нь бол зарим бизнесүүдийг бүр ингээд дампуурлаас нь урьдчилан сэргийлэх хэмжээний мэдээллийг өгөх боломжтой гэж хардаг. Би
банкнд ажиллаж байсны хувьд гэх юм бол те. А яг бизнес дээр гарч ирснийхаа дараа эргээд ингээд одоо харилцагч зүгээс харах юм бол нөгөө талдаа яг ингээд хүлэгч гээд хараад байгаа юм шиг боловч хэрвээ бид нар банкнаас зээл авахгүй юм бол авах боломжгүй байх юм бол одоо жишээ нь зах зээл дээр байгаа барьцаагүй ийм одоо зээлийн хүү гэдэг юм бол хамгийн багадаа сарын 3% хүүтэйгээр бид нар одоо зээл авсан стил бас байж л байгаа байхгүй тий. А бүр өөр аргаар та санхүүжилттэй босгоо гэдэг юм бол нөгөө нэг хувьцаагаа өгөөд хөрөнгө оруулалт авах гэдэг бас хувилбар байгаа тий. Сая хэлсэнчлэн тийм нөхцлөөр гэх юм бол бид нар 2 удаагийн хөрөнгө оруулалтуудыг босгочихсон бас туршлагатай. Нөгөө талд нь ямар асуудлууд болон ямар давуу тал үүсдэг вэ гэдэг юм бол хөрөнгө оруулагчид маань одоо мэдлэг ур чадвартай одоо бидний бизнесийн ирээдүйг ингээд хамт төсөөлөх боломжтой хүн байх юм бол аюу тум давуу тал болж байгаа. Нөгөө талдаа хэрвээ оролцохгүй тийм хүн байх юм бол одоо ингээд шийдвэр гаргахад одоо бизнесийн удирдлагатай ингээд аюу олон тааварлашгүй нөхцөл байдалд шийдвэр гаргалт хийхэд ингээд нөгөө нэг юу болоод идэг гацаа болоод идэг юм уу тий. Заавал тэр үнээс зөвшөөрөл авах хэрэгтэй болно тий. Тэгээ тэрийгээ тэр болгондоо итгэн үнэмшүүлэх одоо яриа хийх хэрэгтэй болно. Тэгтэл хөрөнгө оруулагчид яг бизнесийн өвнөрүүд эсвэл гүйцэтгэх захирлууд шиг ингээд бүх юм руугаа деталь ордоггүй ч юм уу тий. Тиймэрхүү асуудлууд бас байдаг. Тэгэхээр банкны хувьд бол давууч талтай зарим тохиолдолд яг ингээд хэлсээр байтал гүрээсээр агаал ингээд автсан тохиолдлуудад болол ингээд барьцаа өрөнгө алдах гэдэг юм ингээд сул талууд байгаа. Гэхдээ нөгөө талдаа банк өөрөө бас бизнесийн байгууллага гэдгийг хүмүүс яг сайн хардаг юм шиг байна тий. Өсвөөсөө өдөр чинь хүнээс авсан мөнгөө л эргэлдүүлээд цаад эндээ үр хүлээж байгаа болохоор тийм нөгөө нэг алтат юу гэх юм сөрөг тохиолдлууд бас гардаг л байх. Тэгэхээр урмны хувьд бол 2 удаа хувь зарж хөрөнгө оруулалт татсан юм байна тийм ээ. Тийм, хуваараа хөрөнгө оруулалт татсан. Нөгөө талдаа банкнаас их усрууд бас босгож ирсэн. Банк бус буюу хувь хүмүүсээс бас зээл авсан эргэлтийн өрөнгөө нөхөх тийм тохиолдол ч гэсэн ба аль алиг нь л хэрэгжүүлж ирсэн гэсэн үг. За таны хувьд өнөөдөр хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалтуудыг яаж шийдэжсэн бэ? За би бол өстэй банктай бол өстэй өдөржингөө хөдөлцөө. Одоо анх бол одоо мөнгөгүй захтал нэг 10 сая төгрөг зээлэл. За нэг 10 саяг яа төлөх вэ гэж боддог л байсан. Одоо бол манайх ч одоо 1 тэрбум 2 тэрбум зээлээд эргүүлээд буцаад төлөхөд бол нэг хүндрэл байдаг. Манайх бол банкны салбарт энэ одоо 20 жил ажилласан нэг ч удаа банкныхаа одоо тэ итгэлийг алдаж үзээгүй. Эргээч банк маань бас эргээгээд биднээс хүссэн цагт мөнгө төрмө цаг хугацаанд гаргаад өгдөг. Энэ би бол эднийхээ 97 зан базар салбарт байхтлаажсаас одоо ингээл жижиг дунд үйлдвэр гэл ингээл салц нийлээл байхдаа ажиллаж л байцгаа. Манайд бол одоо энэ банкны салбартай харилцан ажилласнаар манайд нэг тийм хүндрэл гараагүй. Харин ч давуутай болсон. Найз нөхдөсөө зээлгч хэцүү шттэ. Нэг одоо яалаа авгаа мууцлаа буцаагаад мөнгө авъя гэвэл яах вэ? Тэгэл өнгөрөө шттэ тийм үстэй. Гэтэл банк бол тийм байхгүй шттэ. Гэрээ бол гэрээ хугацаа болгоцсон мөнгө төлөх хүүл тэгэл би тэрийгэ графика мэджээвэл надад асуудал байхгүй. Эрсдэлт гэж байхгүй шттэ. Ерөнхийдөө би энэ дээр бас нэг Монголын бизнесмен нэг мэлэх гэдэг. Би олон жил хурал цогтонд орж үтсэн. Тэгээ манайха нэг хүнээс нэг бэлэн мөнгө гуйгаад л өөр зээлгүй бол одоо банк мөнгө өгөхгүй би өстө үйлдвэр хийхгүй ч гэдэг юм уу эсвэл тэр имийг ингэж байшинг маань бариад өг ажилтны маань олоод өг тоног төхөөрөмж маань авцраад өг гайлын дотоороо тэглээд өг гэдэг. Тэгэхээр энэ бол нэг тийм сайн одоо бизнесменийн шинж биш гэж бодож байгаа. Би өөрийгөө сайн гэж хэлж байгаа юм биш шүү. Ерөнхийдөө бол ер нь сайн тооцож чадах юм бол юунаас эхлэхэл мэдэх хэрэгтэй. Их том юм мөрөд хэрэггүй. Ихтэй томоо мөрөөд ингээ хуваах хэрэгтэй шүү дээ. Эхлээд би нэг юм степ бай степ дараад нэг тэгэнгүүтээ 3 алгасаад энийг тэгээ ямар хөрөнгөийг болоо гэшгээд эргэлтийн хөрөнгө бэлэн мөнгө тооцоос сурчууд банк шиг амрах юм байхгүй шүү дээ. Дуртай захтай очиад авчин буцаагаал хийчин тий. Одоо би бол сүүлийн 15 жил лайн гэд нэг юм бол хайртай болчиход байгаа шүү дээ. Тэг чинь тэгээ буцаагаад дээр нэг 0.3 их бага мөнгө төлнө. Хийж чадах юм бол би тэрийг жилийн бараг худалчинд нэг лайн гэдэг лайн гэдэг. Энэ шугамн зээл гэдэг бол их сайн. Авсан үедээ 1.6 төлнө тий. Аваагүй үедээ 0.3 шүү дээ. Тэгэхээр би мөнгө ороод буцаагаал хийчих шүү дээ. Тэгэл одоо минийх 0.3-аар л эвтэж дээ. Тэгэл тэр мөнгө чинь ингэж одоо хүн амтныхгүй тэр байлдан мөнгө жилийн хугацаанд 2 тэрбум зээлсэн бол авч игээл ингээл яхад энэ зүгээр л нэг уцаар за би одоо 3 тэрбум авъя 2 тэрбум авъя маяг л хийчих. Ямар ч тэр одоо элдв одоо дарга цэргийн бичиг цаац хэрэггүй шүү дээ. 2 жилийн хугацаатай лайн жилээ яаж эргэлдүүлнэ миний дур. Хүүгээл төлж явах хэрэгтэй. Тэгэхээр энд бол бас би энэ мантай шугамн зээлийг зөв ашиглаж сурахтай гэдэг Монголын бүх одоо бизнесмэнд уриалдаг. Энэ дээр яг одоо сая бол өндөө би бол их нэг их дураараа дөргсөн л да.
хэд иргэдүүлээс. Тавтаад гэсэн чинь нөгөө юмд маань саатаа гарсан. Саяын хэд эрсдэл тооцох хэрэгтэй гэдэг. Гэхдээ бас тооцч бол эрсдэл гэж байна. Жишээлбэл би бол ковидыг бол би тооцсон. Эхлээд гар зэрэнгууд би ягаад ковидаас хайхгүйсэн бэ гэвэл ер нь иймэрхүү юм ковидын сураг чимээгээр ер нь манайх ч нэг жил юм 2 жилийн нөөцтэй явсан байхгүй юу. Тэгээд ковид үе чинь нөгөө нөөц маань барагдахаас өмнө ковид дуусчин дотор бодоод байсан. Гэхдээ арай ч үгүйд ковид усаа жоох юм гайг болж итэл Хятад Орос хоёр гэдэг энэ одоо энэ хоёр талын одоо том гүрний хил таах процессыг бол ямар ч мундаг ухаан гаргаад тэрийг олж чадахгүй. Тооны шинжлэх ухаан байгаад сурхаан шинжлэх ухаан болсон олж чадахгүй шүү дээ тийм биз дээ. Тийм тэгэхээр чин энийг мэдэхгүй юм дээр одоо тий гинт тэгээ цогцолтонд орчоод одоо бүр нэгсэг гайхсан л дээ ч одоо хил дээр байсан бараа маань гарч ирэхээ байсан. Хятадээс нөгөө дүнгиж 5 онол авчдаг бараа маань бүтэн 5 сар болоод сугалаагаар орж ирдэг болцсон. Бүр гайхах шиг сугалаагаар бараа оруулж гаргадаг манай Монголд болон Хятадын одоо энэ засгийн газар шиг одоо тийм бүдүүлэг мэдэн дэлхийн одоо практик байхгүй зүйл шүү дээ. Тэрийг би яаж бодож болох юм бэ тийм биз дээ. Одоо хизээ сугалаар орчих гэж бодохгүй шүү дээ. Тэр нэг хаагдаад нэгддэг л гэж бодож байсан. Иймэрхүү өндөрлөөс бол сая ядарсан үндэгт бол. Гэхдээ энэ бол одоо зүгээр би бодож байгаа. Одоо энэ банк санхүүгийн асуудалтай яг би бол банкны салбарт бол нэг тийм хүндрэл гарахгүй гэж бодож байгаа. А энд ганц том хүндрэл байна. Засгийн газарт байна. Жишээлбэл засгийн газар банк санхүү миний кастомд 3 худалдаа авшин гол ганцхан юм шийдэж өгсөн байхгүй. Ерөөсөө л Монгол улсад форс мажор давч үүсэн зүйл бий болчихжээ гэдэг зарлцсан бол өнөөдөр би үүргээ форс мажорын дагуу биелүүлнэ. Өнөөдөр хил гайл хаагдана гэдэг чинь хоёр улсын хил гайлагчсан давч үүсэн зүйл нэг мөн сар тахал мөн дайн байлдаа мөн 3 хүчин зүйлүүд 3 л байна. Ганц үсэн зүйлийг хүсэхгүй тэр байгалийн юм шиг манайд байх. Тэгээ 3 нь байхад манай хайр 6 сарын хугацаатай 1 жилийн хугацаатай энэ форс мажорыг зарлж болоогүй. Зарлуул яах вэ? Зарлуул амархан шүү дээ. Би зарлах юм бол банкд өгдөг гэрээгээ форс мажор байгаа шүү дээ. Ийм залтаа хэрэгжүүлээч гэдэг. Тэрнээс засгийн газар ингээд түнд мөнгө өгөөл худлаа ингээд баах ингээд тэтгэр өгөөл ингээд амиа харгацсан мэйхгүй. Бизнесмэнүүд өөрсдөө форс мажорынхаа дагуу банктайгаа худалдан авагчтайгаа зохицож явчихна. Гадаадынхан үнтэй тэгээ зохицож байна. Монгол улсад зарлагдсан чи би яах юм бэ гэдэг. Гэтэл тийм надад зарлал эрхийн надад өгөхгүй ирнэ. Үүргийн чи тийм үүрэгтэй шин хөрмөнийгээ загнаад байгаа юм чи. Одоо өнөөдөр биднес татвараа 100 бүрэн төлсөн. Тэгсэн ер нь надад юу ханагч байгаа ерөөс ойлгохгүй байгаа байхгүй. Одоо би бол худалдаа өгөхлийн банктад ажиллаж байгаа хувьд нэг лайн зээл аваад явсан. Хамгийн сүүлд надад хөдөө аж ахуйн зээлгээд 1,400 төгрөгийг 1 сарын 2-нд өгсөө. Тэгээ нөгөө төгөөр нь бараа авахад Итали метал явуулсан чинь хэл гайлаар орж ирэхгүй ингээд зогссон ингээд байж л. Саяын лайн зээлийн талаар бизнес эрхлэгчдэд ямар давуу тал олгодог мэдээлэл өгөөч. Зээлийн шугам гэдэг зээл бол яг тухайн харилцагчийн богино хугацааны хэрэгцээг л хангахад зориулагдсан зээл юм. Энэ бол хөрөнгө оруулалтын зээл биш, урт хугацаатай одоо эргэлтийн өрнгийн зээл биш. Юу гэсэн үг вэ гэхээр одоо дондог гэдэг хүн одоо юу гэдэг оюутлахад нэг гутал өхийн тулд тухайн гутлаа нийлүүлчихэд дахиад дараагийнхаа барааг авахын тулд үндсэн өрнгийн эргэцсэн материал буюу одоо ширэн ч юм уу улан ч юм хэрэгтэй боллоо шүү дээ. Тэгэхээр тэрийг авахын тулд богино хугацаанд нөгөө одоо лайнасаа хэрэгтлээд тухайн бараа нь ороод ирэхээр дараагийнхаа ингээд эргэлтээ ингээд зөв одоо санхүүгийн хэрэгцээгээ зөв зохицуулахад нэгэсэндээ бол түлхэц болдог. За хоёрдугаарт нь гэх юм бол эргэлтийн өрнөг байдлаа гэхэд юу гэдэг өөрийнхөө байгаа эргэлтийн өрнгөөрөө 100% одоо бараа материал түүхийдээ авсан тохиолдолд хурж ирэхэд гайдын татвар төлөх, тээврийн татвар төлөх асуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ богино хугацаатай яг энэ хэрэгцээтэй байгаа юм дээр одоо 45 хоногтой ч юм уу яг тэрийг хэрэгжүүлээд буцаагаад нөгөөдхөө ингээд цэнэглэх байдлаар явдаг тийм зээл байна. Энэ бол яг нэг кредит карттай адилхан систем. Ялгаатай нь болохоор ашигласан хүү болон ашиглаагүй хүү гэдэг хоёр тусдаа хүүтэй явдаг. Яг одоо бизнест нь маш шаардлагатай хөрөнгө оруулалтыг зээлээр шийдэд тэрийг нь зөв одоо менежмент хийж хөрөнгө оруулалт болсон жишээ нь гэвэл жишээ хэлээж нөгөө патент барьцаалсан зээл авсан юм байна шүү дээ. Тийм анх болохоор нөгөө энэний өмчийн одоо патентыг анх удаа барьцаа гэж хүлээн зөвшөөрөөд авсан газар нь байгаа байхгүй. Тэгээ бид нар болохоор 20 сая төгрөгийн за тэр чинь 19 оны 10 сард юм байна. Түүхий эд материалаа захиалга хийх болоод мөнгө хэрэгтэй болоод тэгээ энэ өмчөө барьцаалаа зээл авч байсан. Тухайн үед бол би тэгэхэд нэлээд нөгөө нэг том хөрөнгө оруулалтуудыг зарцуулсан эргэлтийн өрөнгөөсөө тодорхой хэмжээг нь үндсэн өрөнгө рүүгээ оруулсан гэдэг ингээд санхүүгийн эрсдэлтэй байх үед аюу тум тус болсон. Тэрний ачаар бол орж ирсэн түүхий эдээ дахиад 2 нуглаад буцаага зээлээ төлөх боломж нь бүрдсэн. Хэдий ковидын үе байсан ч гэсэндээ бид нар хангалттай хэмжээний түүхий эдээ татцсан учраас зээлээ төлөх боломжийг олгосон гэсэн.
Хэрвээ одоо банкны ийм оюуны өмчийг барьцаалж байгаа гэдэг чинь ингээд тодорхой хэмжээний бит барьцаа шаардахгүйгээр бид нарт зээл олох боломж бүрдэж штэ тий. Тэр байгаагүй байсан бол жилийн 36% хамгийн багатай хүүтэй зээлийг авах тий. Эсвэл айгүй олон жил ажиллаж бий болгосон компанийнхаа тодорхой хувийг мөнгөнд дүнгээс өгөх тий. За тэр чинь бол нийт компани одоо жилийн эцсийн цэвэр ашгаас нь нийт дүнгээс нь хувь хугацаагаар л буцаагаал ногдол ашгаа өгнө штэ тий. Тэгээ зөвхөн ногдол ашиг гэдгээсээ гадна дахиад тэр нөө эзэмшлийн шийдвэр гаргалтанд оролцох хувь гэдэг айгүй олон юмнууд явж байдаг учраас аль болох бизнестэй ихтгэлтэй байвал нэгдүгээрт тий. Хоёрдугаарт ингээд нөө тодорхой хугацааныхаа одоо саяын манай оролцогчийн хэлж байгаагаар ингээд нөө эргэн төлөлт дүн мөнгө бүх мөнгөө кэш флоуаас харж байгаа тохиолдолд бол банк бол хамгийн зөв сонголт гэж боддог. Тэгэхээр нөгөө яг Монгол улсад бол нөгөө маш их оюуны өмч тэ эзэмшдэг хүмүүс байдаг хэдий ч за тухайн одоо оюуны өмч нь бол одоо эргэлтэнд ордоггүй. Ер нь бол нэг юм сертификат хэлбэртэй. Тийм нэг үн цэнэгүй сертификат байгаа хадгалдаг гэдэг шиг байждаг байсан бол тэрийг бидний эргэлтэнд оруулъя. Үн цэнтэй болгоё гэдэг өнцгөр бол бид нар бол оюуны өмчийг барьцаалсан зээлийг бол зах зээлд анхдагч болж гаргасан. За үүнийхээ үр дүнд ч бид нар олон харилцагчид одоо зээлийг бол олгосон. За яг энэ зээлийг олгосноос хойш бол оюуны өмч дээр одоо оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлтийн хэмжээ бол 5 дахин нэмэгдсэн гэдэг тоог бол бид авсан. Тэгэхээр бас үүнийг дагаад мэдээж хүний оюуны бүтээлийг бол бас үн цэнтэй болгож байгаа юм байна гэдгээ өнцгөр харах юм бол худалдаа хөгжлийн банк бол маш таатай байгаа. Нийт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа топ 100 аж ахуй нэгжүүдийн за топ эхний 10 аж ахуй нэгж бол Монгол улсад нийт төвлөрүүлсэн Монгол улсын татврын төвлөрүүлсэн татврын орлогын 80% бол одоо бүрдүүлдэг байна. Тэгээд манай жижиг дунд бизнес эрхлэгчд бол мөн адилхан одоо яг энэ манай экономик системээр бид одоо зөвлөгөө за тухайн одоо бизнес эрхлэгчийн өөрийнх нь одоо тэмүүлэлтэй зорилго стратегийн дагуу одоо маш сайн одоо бизнесээ өргөжүүлээд гээд ирээдүйн одоо топ аж ахуй нэгжийг одоо манай сегментийн зүгээс бол одоо бэлтгэхдээ одоо ингээд гар бие оролцоод ажиллаж байна. Та нар л одоо дараагийн корпоратуудыг бэлдэж байна л гэсэн үг шүү дээ тий. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Kagome. Нөөцлөгчгүй, бодогч байдаггүй. Боцохоор улаан кетчуп. Миний гэр бүлийн аз жаргалын ам Kagome. Миний идэх дуртай Kagami кетчуп. Таны хувьд яагаад энэ жижиг дунд бизнесийн одоо бизнесийн зээлийг хурцгах, хугацааг хурцгах гэсэн тийм ээ. Яг ийм мэрэгчлэр бакалавра магистра хамгаалахар болсон бэ? Би 15 оноос хойш яг салбарын захирал болж ажилласан. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд тулгамддаг нэг л асуудал байсан юм. Бидний энэ нэг юм шийдвэр гаргаж байгаа процесс нь айгүй удаашралтай байна. Яадаг вэхээр харилцагч материал авчирдаг өгдөг. Бид нар материалын судалдаг, судлахтаа эхлээд одоо нөгөө хүний бүх тоон үзүүлэлтүүдийн бүгдийг ингээл шивээл те шивснийхаа дараа ингээл нэг диаграм гаргаал за тэрэн дээр нь хурлын зэгэнд энэ юм байна. За энийг ингэж харъя гэл ингээд нэг юм процесс ингээ айгүй удаашралтай ажлууд байсан л. Тэгээд энэ нь бол дунджаар нэг 14-өөс 15 хоногийн асуудал болчиход. За яг тэр хоорондоо бид нар үлгэр юмнууд хийждэг. Тэгэхээр энийг хурцсах боломж юу байна гэдэг өнцгөр одоо миний ганц одоо нөгөө хайж исэн асуулт маань тэр байсан. Тэгээд манай профессорын бас санал болгосон юм юу гэхээр ер нь бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн одоо зээлийн судалгааг хийгээд ингээд оновчтой шийдвэр гаргах процесс бол удаан байдаг. Америкт жишээ нь одоо 1 сарын хугацаанд бол шийдвэрийг энэ 3-4 үе шаттайгаар явдаг. Тэгэд энэ шийдвэр гаргах хугацааг хэрхэн яаж хурцсах вэ гэдэг асуудал бол хэн бүхний өмнө тулгамдж байгаа асуудал. Тэгэхээр энийг яаж шийдэх вэ? Танаа усад бас ийм байгаа үстэй. Тэгээ бид тэр кофе уусаж чад юм байна. Тэгээ яг ийм асуудал байгаа гэсэн. За тэгвэл энэ дээр гарцсан юу юм чи тэрийг жоохон судлаач гэх. Тэгэл тэрийг нэг бүтэн жил гарan битээр ярьсан л дээ. Ингээд ийм байд юм байна, ийм байд юм байна, ингээд юм байна гэж ярилцж чаад. Тэгэл яг энэ сэдвийг ингээд хамгаалж аваад. Тэгэл явсан л та. Америкт мастер хамгаалсан шүү дээ. Аль сургууль хэдэн онд гэсэн үг вэ? Та хэдэн жил ажиллачаад мастер хамгаалахаар явж байна гэсэн үг? Би анх бол яг 2007 онд би санхүү бизнес сургуулийг төгссөн. За төгссөнийхаа дараа бол банкнд анх тейлрээр ажилд орж ирсэн. Тэгээд тухайн үед бол яг хүн болгоны хүсэл бол эдийн засгч гэдэг.
ганцхан л одоо хүсэл зорилготой орж идэг байлаа шүү дээ. Тэр яг тэр зорилготой хүрэхин тулд одоо анх банкнд орсон. За тэгээд тэрний дараа болол тэлрээр ажиллаж байгаад би гадагшаа бас хэлний бэлтгэлд англи руу явчихад. За тэгээд буцаж ирээ мөн адилхан яг дахиад тэлрэл хийсэн. Тэгээд тэр нь бол надад айгүй тийм аз жаргалтайгаар хийж юм л. Тэнд одоо нөгөө сурын хажуугаар ажиллаж байгаа тэгээд нөгөө 20 цаг ажиллах чинь оюутан хүнд бол янз бүрийн ажил тохиолдсон шүү дээ. Одоо тэгээ аяг тавгууг ажиллаа, тэгээ буудал цэвэрлсэн, тэгээ барилга дээр ажиллаж исэн гэл ингээд. Тэгээд тэр болгонд бол яг нөгөө миний үндсэн ажилтдаг мэрэгжил мань тийм сайхан шүү гэдэг бодол бол байнга л төрдөг байсан. Тэгээд буцаж ирээ дахиад тэлрээр ажиллахад бол тэнд байсаас хамаагүй сайхан мэдрэмжтэй. Тэ ер нь бол одоо айгуу сурах бостой гэж. Тэ яг тэгээд нөгөө 4-5 сар одоо яг тэлэр ихэр чинь бас нэг тийм ажилтаа нэг тийм байнга одоо мөнгөтэй олол хийж явах чинь хэцүү юм байна ч гэдэм мэдэн. Би одоо гүн тэлэрл хийх гэж санхүүгийн цэнгэл сургууль төгссөн юм уу гэж. Багтаавар зэрэг авцсан юм байна гэх ингээ бодвол тэ. Тэгээ ирээд буцаад тэлрээр ороход хэдэн жил тэлэр хийсэн? Буцаад тэлэр орохдоо би нэг 6 сар хийсэн баха. Яг надад нэг энэ бол дамжих стил шат байдаг үү те? Тий, ер нь бол миний л бодол шүү. Хүн бол яг л хамгийн багаас нь л одоо хийх нь хамгийн чухал юм байна гэдэг. Миний тэлэр дээр хийж исэн ажил үүрэг ийм байдаг байсан. За ийм кейс гардаг байсан те. За энийг ингэ шийддэг шүү гэдэг. Заавалч нэг юм гарцууд нь ингэж байдаг учраас одоо шинэ ажилд ирнэ шүү дээ. Бас адилхан одоо өмнөх голд нь ер нь тань Худалдаа өөрчлөлт банкнд ажиллав өөр банк солилоо. Тийм би бол анх Голомт банкнд ажилд орчихсон 7 онд. За тэгээд би дараа нь 12 онд би Bod International гэх толгой компани руу шилжээд тэнд бол би хөрөнгөний удирдлагын газрын менежер гэдэг албан тушаал дээр 2 жил ажиллаад за тэгээд 15 оноос Улаанбаатар банкнд ажилд орсон. За 15 оноос хойш ажиллаж хагаад тэгээд 19 онд би үргэлж ажил хүлээлгэж өгөөд тэгээд Америк нэгдсэн улс руу мастер хамгаалахаар яваад тэгээд сая би 22 оны 1 сард ажил хүлээж авсан. Тэгээ та 2 жил англи хэл сурсан гэсэн үг үү? Тий, яг би ингэсэн 2007 онд очичоод тэгээ тухайн үед болохоор би нэг онгоцны тасалбар нь хоёр талдаа байхаар хямдхан байж таарад тэгээ манай аав ичээр хямдхан чи хоёулыг нь авчаа гэдэг. Буцаж ирэхдээ хизээч хамаагүй бичүүлээ хүрээд ирчих штэ. Тэрэнд одоо санаа зовхгүй байх вэ гэдэг. 2 жил явж байгаа. Тий, төлөлөөгүй. Тэгээ энэ хизээч ирж магадгүй гэж бодохгүй. Тэгээ за окей гэ. За тэгээ 2 жилийн төлөвлөгөөтэй ер нь бол мастера хийчихнэ гэсэн төлөвлөгөөтэй явсан. За эхний жил нь хэлний курсээс аваад 2 дахь жилдээ бол мастерын өмнөх бэлтгэл буюу одоо яг мэргэжлийн англиаа үзэж эхэлсэн. Тэгээ нөгөө би ч одоо ганц бий байсан. Дахиад гэрээсээ хоол, эцэгийнхээ сана, гэрээ сана. Тэгээд нөгөө чамдаа онгоолгоно. Чамдаа онгоолгохоор миний нөгөө тасалбар чинь ингээ хевлэттэй байждаг. Тэгээ open байж гин. Эзээч очиод би одоо коренер дээр очиод өгтөл маа гэж бичээд өгөхөд биелэн тэгээд тэрийг арчаал за одоо жоох ичиж идэ гэл ингээд явхад бол ойрхон ичидэ гэдэг. Наа чи их зөв харгал юм байна те. Ер нь явж байгаа хүмүүс чинь тэгээд нэг бол үлдчихгээд ах магадaltaй те. Тий, яг хүн болгоно л ер нь үлдсэн зүгээр юм шүү л гэж ярьдаг байсан. Миний хувьд бол одоо ер нь тэгээд буцсан дээр юм байна гэдэг шийдэлд аавчтайгаа ярилцсан тохироод тэгэл буцсан да тий. Үлдэхгүй байх нэг арга. Бас ингээд хизээд ч явчих юм чинь байгаа хугацаанд юмаа сайн сурыг гэсэн нэг арга байна шүү дээ. Жохон шахдаг гэх юм уу те. Тиймэрхүү байдлаар яварцсан нэг явж ирсэн. Тэгэл янз бүрийн ажил хийгээл. Тий, одоо бүхэл төрлийн ажил хийсэн дээ. Тэгээ хаа тэрнээс нэг шууд барилга дээр ажиллаад. Тэгээ барилга дээр ажилласан. Барилга дээр ч нэг цэвэрлэгээ хийж байгаа юм л. Тэгээ барилгын ажлын талбайгийн цэвэрлэгээ хийжсэн. Нөө ахлах барилгын инженер за одоо маш сайн цэвэрлээ. Одоо силикон татдаг хүн ирнэ гэдэг. Тэгээ тэр нэг 4 өрөө байшин маа. Тэр силиконыг 4 өрөө байшинг одоо бүх булан тохоо татах хэрэгтэй силикон нэг л хөрс татна. Тэгээ тэр хүн ирэхэд ажлын байр бэлэн байх хэрэгтэй. Тэгээд сайн цэвэрлсэн, хуурай сайхан байх хэрэгтэй. Тэгээд бүгдийн цэвэрлээд бас нэг хөрсөн нэг юм силиконы буутай, альчууртай нэг юм татдаг юм хосууртай. Тэгээ хурж ирэл ерөөсөн цагийн дотор тэр бүх байшин бүгднийг силикончол гаргаад өгч. Тэр силикон бол ямар тийм одоо нэг юм заваарсан юм байхгүй. Яг гой харахад зураг шиг гой тийм силикон татчихвс. Тэгээд тэндээс би юу гэж харсан бэхээр хөөе нэг юмыг л маш сайн хийдэг байх хэрэгтэй юм байна. За тэгж чадвал маш сайн үлдэх юм байна гэдэг тийм ойлголтыг юу нэл авсан шүү дээ. Эсвэл тухайн компани одоо өөрсдөө том компани гэж хийж чаддаг хүнээр нь л дуудаж хэлж ирсэн үг шүү дээ. Өглөө би 6 цагт босдог. Орой би 9:30 гээд ерөөхдөө гэр бүлээр оронд ордог тийм.
За тэгээд өнөөдөр хийх ажлынхаа төлөвлөгөөний дагуу яг яаж ажиллах вэ? Хинтээ хэдэн цагт уулзах вэ гэдэг төлөвлөгөөгөө дахиж нэг хяндаг. За тэгэл ажилдаа гардаг та. Өдөр тутмын ажлыг аль болох өмнөх өдөр нь төлөвлөөд тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллахыг хичээдэг. Яг нь мэдээж гинтийн уулзалт болон хурлууд зарлагддаг тухай бүрэн ажиллаа зохицуулах байдлаар ажилладаг. Яг сүүлийн үед болохоор яг стратегтэй холбоотой байгууллагын ажилчдны зан төлөв. За тэгээд хэрхэн стратегтэй одоо ажилчдтайгаа цуг хүрэх вэ? Зорилгоо хэрхэн биелүүлэх вэ гэдэг талаар ерөөхдөө судалгаатай ном уншиж байгаа. За одоо хамгийн сүүлдэх нөгөө мастер хамгаалсан тэрэндээ л суралцсан ба. Би бол аль болох одоо нөгөө ажилтнуудтайгаа уулзаж яг үүссэн нөхцөл байдлыг тухай бүрэн шийдвэрлэхийг ирмэлцдэг. Тэгэхээр аль болох нэг төлөвлөгөөт бус ажил гэдгээр нь ангилахыг ирмэлцдэг. Тэр нь одоо нэгдүгээр чухал дадал юм болов. Өглөө ирэл компьютер хасаал хамгийн түрүүнд яг энэ чухал шаардлагатай ажлууд юу вэ тэрийг хянаад тэрний дараа яг уулзалт хийх ажлуудаа бүгднгийн давхар нэмэх ёстой бол нэмээд тэгэл одоо уулзалтуудаа төлөвлөж ажилладаг. Цаг барихыг л маш хичээдэг. Тэгээд 3 дахь нь бол яг гэр бүл үр хүүхдүүдтэй бас аль болох одоо нөгөө цагийг их өнгөрөөхийг хичээдэг. Нөгөө бид нар ч одоо ажлын цаг хумсаагаад шүү дээ. Өглөө 9-ээс орой 6 хүртэл тэгээд нөгөө гацаанд очиод орой олоод тэгээд нөгөө хүүхдүүдтэй өнгөрөх цаг маань аяга хомс байгаа. Тэгэхээр тэр цагийг жоохон ихсхийг хичээдэг. Илтгэх ур чадварыг арай жоохон хөгжүүлэх хэрэгтэй байна гэж бодод байгаа. Хоёул одоо түрүүнээс хойш баахан л зээл ярьсан тий жижиг дунд бизнесүүдэд зориулсан одоо бүх төрлийн зээл бүтээгдэхүүн үйлчилгээ байна гэд. Тэгээд харин одоо та бүхэн ярилцлагыг үзээд баахан харилцагч зээл авъя гэд хандтал зээл нь гарч байгаа юу гэдэг нэг асуудал байна л да. Сая энэ өнгөрсөн хаварчин IPO-тэй банкуудын IPO-тэй холбоотойгоор баахан аудит ороод зээл гарахгүй байна гэсэн нэг юм ярианууд яваад байсан. Зээл одоо хэвээ олгож байгаа юу? Яг манай банкны хувьд бол нэг үндсэн стратегийн болон одоо яг харилцагчтайгаа барьдаг тийм үндсэн одоо зарчим байдаг. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр манай банкны хувьд бол тууштай урт хугацаанд худалдаа хөгжлийн банктай хамтын ажиллагаатай байсан харилцагчдын яг төлөвлөгөө санхүүжилттэй холбоотой зээлүүдийг бол бид нар олох ёстой гэдэг зарчмаар яг одоогийн байдлаар бол бид нар 100% манай банкаар гүйлгээнд дамждаг болон за одоо холбогдох төлбөр тооцоогоо хийдэг компаниудын зээлийг бол бид нар аль болох боломжит төвшөнд нь үндсэн шаардлага нь хэрэгцээ нь яг байна уу гэдэг тодорхойлтын хүрээнд бол олголтоо хийгээ явж байгаа. Тийм бид бол хэвэн байгаа гэж ойлгоо. Яг хэвэн гэдэг утга нь бас хэцүү л дээ. Юу вэ гэхээр бид яг одоо тухайн хүний хэрэгцээ одоо оргил гэдэг нь одоо нэг хөрөнгө оруулалтын зээл авах шаардлагатай байгаа гэж үзэх юм бол тухайн хөрөнгө оруулалт нь үнэхээр яг энэ аль хэрэгтэй байна уу? Яг өнөөдөр хийх шаардлагатай байна уу гэдгийг тодорхойлдог. Тэгэхээр тэр тодорхойлтын хүрээнд бол бид нар одоо үнэхээр хэрэгцээтэй байна гэдээ тодорхойлогдох юм бол бид нар бол олголтыг хийгээд явж байгаа. Дараагийн асуулт нь ийм өнөөдрийн хүртэлх хугацаанд бизнес эрхэлж байх явцад тулгарсан хамгийн одоо санхүүгийн сургамж болсон зөвлөгөө кейс хэлээж. Одоо энэ сүүлийн кейс л шүү дээ одоо тий. Одоо ингээл бүх юма төлөвлөлөөд нэг үйлдвэр өрөө за маргаашлагын нөгөөдөр эхлэе гэдэг л тэнцээ. 3 дахь үйлдвэрээ та сая сүүлийн 2 жилд барьсан юм уу? Үгүй би энэ 3 дахь үйлдвэр бэлтжижсэн байхгүй. Яг тэгэл одоо ингээл 9 сарын 1-ээс сурагчийн гутал үйлдвэрлэнэ гэж дотроо бодоол. За яг Италиудаас байгаа загвар яриад. Дээр нь бас их шуналтай амтэн чинь дуусаагүй байхад нөгөө нэг дараа чинь нөгөө дэлбэрэх юм хийнэ гэд баахан бүлдээл ингэсэн чинь. Одоо би одоо бүх юм тооцоолсон чинь Орос Белорусын зайн гарна гэж ерөөсөн мэдэг хамаг бараагаа нэг сард би ингээд арайч үг зээл аваад арайч үг бүтээсэн дээр би ерөөс нэг ч удаа тим зээл авч үзээг одоо бөөн цул зээл. Одоо энэ чинь хөдөө аж ахуй дэмжих зээл гэх нь 3 хувьд зээл. Төслийн зээл авч үзээг. Ер нь амьдралтай. Тийм дандаа минийх бол дандаа урсгал зардлын зээл авч ирсэн байхгүй. Тэгсэн чинь за яста ингээд удаа хугацаатай болох юм байна. Нэг гэсэн чинь байхгүй. Тэнцээ чи нөгөө юм чинь бүтэн. Гүй одоо л зарим бараа нэрээгүй. Тэгэхээр ч одоо 100 дуусгах жагаад би одоо зуны бараа одоо түүхийдээ авахгүй болох чи яах юм бэ? Тэгээд одоо мөрөдөл сууж шүү дээ. Хэдийн цаанаас эзээ ирэх болгоо бороод будаа сууж шүү дээ. Санхүүгийн хувьд гэх юм бол
Бид хэдийн хувьд ковидын зүгээс айгүй том сургамжлсан юм. Нэгдүгээрт одоо орлого бол зөвхөн нэг манайх бол жижиглэн төрлийн бүтээгдэхүүн. Тэгэхээр жижиглэнгийн бараанаас хамаарсан байж болохгүй байна. Гэдэг нь хэрвээ одоо ингээд 3-4 сараар дэлгүүр хаачих юм бол бид нар ингээд зогсох гээд байгаа учраас энийг өөр байдал руу шилжүүлээ. Тэгэхээр юу байж болох вэ гэд шинэ боломжуудыг эрэлхийлэх боломжийг олгосон. Тэр агуулгаараа бид нарт эмнэлгүүдэд нөө төрөх багц одоо нийлүүлдэг тий. Одоо ингээд нэг массын захиалга авдаг гэдэг юм 2 дугаар лайн үүсгэсэн. За тэр агуулгаараа мөнгө урсгал дээр нэлээд сайн тооцоол хийж сурсан гэсэн. 2 дугаарт нь ирээдүйн чиг хандлагаа санхүүгийн хувьд аюул дэм сахилга баттайгаар албаны магадлалаар багтаагаар төлөвлөж сурахад аюул сайн нөлөөлсөн. За одоо бид нар борлуулалтынхаа орлогыг ингээл жил дамнаал ингээл бүгдийг төлөвлөж байгаа, тооцоолчихж байгаа. Тэгээд сар болгондоо дахиад ингээд adjustment хийгээд сайжруулалтыг явж байгаа. Энэ болгон дээрээ яг энэ дүнгээ байруулахын тулд яавал энэ одоо за ингээд 200 саяын борлуулалт хийгдсэн бол яаж 200 саятай хүрэх үү гэдэг тооцооллууд аюу нарийн хийж сурсан гэсэн. Сувгуудаа аюу нарийн үнэлж сурсан гэсэн. Хэрэглэгчдээ илүү сайн мэдэж сурсан гэсэн. Тэгэхээр төсөөллөөрөө биш тооцооллоороо одоо бизнесийг авч явахад аюу сайн сургасан одоо эрсдлийн хувьд илүү бага байлгах одоо тийм хичээл болсон одоо үе гэж харж байгаа. Тэгээд өмнө нь бол яг ингээл гарсан бүтээгдэхүүн болгон борлуулалт болол ороод ирдэг. Тэгэл тэрнгээрээ ингээл сайхан эргүүлээл явдаг байсан бол яг чаргагүй бүс чангалаг болоод ирэхээр тооцоолол аягүй сайн нухал сурдаг болоод ирэхээр энэ тал дээрээ илээс ажирсан юм болов гэж бодож байна. Таны хувьд одоо олон бизнесүүдийн юутай харилцаж байгаа тийм ямар санхүүгийн хувьд яг ямар зүйлүүд төр нийтлэг алдаа гаргаад байдгийг зөвлөгөө өгвөл төлбөр тооцооны асуудал байна шүү дээ. Энэ бол яг одоогийн одоо энэ сая чиний ярьдаг одоо энэ төлбөр тооцооны асуудал арай өөр хурдан хэлбэр болгож өгч байгаа юм л да. Манайх одоо нэг удаа ашиглаж үзсэн энэ бол явантай нэг байн ашиглах хэрэгтэй юм байна. Яг бол энэ илүү одоо зэрэгдэл илүү асуудал гарахгүй маш хурдан 24 цагт шууд ордог байхгүй юу. Буцаагаад мөнгө төрөв шижнэ гэсэн цаад нөгөө үйлчлүүлэгчээс бараа таад маш хурдан орж ирж байгаа. Энэ бол бас нэлээд найдвартай хүн болгон хэрэгэл сурвалжтай арга хэл гэж бодроо бодож байгаа шүү дээ. Та бүхэн одоо түүхийдээ хаараас татдаг вэ? Манайх Итали, Испани, Франц байна. За тэгэл Орос, тэгэл одоо Герман. Тийм Герман одоо голцол цаад Европын орнууд. Тэр холоос татж байгаа болохоор нэгж бүтээгдэхүүний өртөг маш өндөр гарч байгаа юм. Тийм өртөг өндөр гарна. Гэхдээ яг хуу эн чинь одоо энийг одоо яг чарахгүй шүү дээ. Эн чинь тээврээ зарлуулж байгаа шатхууны бензин өмсч. Гол нь тэндээс татж байгаа чанартай түүхий дээр хийж байна Тийм гэсэн. энд нэг юм бэл дээ. Ер нь биднээс хятадаас илүү юм бүтээгдэхийг бол хятадаас илүү өөр газараас бараа бүтээгдэхүүн татах хэрэгтэй. Хятадаас хүнээс илүү сэтгэжээж биднээс тэр бүтээгдэхүүнийг хятадаас илүү үйлдвэрлэж чадна. Бид гэж ойлгодог юм. Тийм ч учраас би Итали удаа шууд харьцаад эндээс юм авч болж гисэн. Ямар ч нэгэн бос орноос авахгүйгээр. Тэгэхээр ингээд хоёр бизнес эрхлэгч маань хоёулаа гадаад төлбөр тооцооны асуудал ярьж байна. Энэ цаашдаа ч гэсэн бас эрсдэл болох магадaltaй зүйл тийм ээ. Тэгэхээр тэгээд нөгөө гадаад төлбөр тооцоо, гадаад валютын нөөц гэнгүүт бид нар Монгол банкыг л хараад байдаг. Та бүхэн бас эдгээрийг шийдвэрлэх боломж бий юу? Ахиж ийм хугацааны хувьд бизнес эрхлэгчдэд 2-3 хоног те 2-3 сар гэдэг чинь өөрөө цаана тэр давхар өртөг төлж идэг урт хугацаа штэ. Тийм. Би өмнө бас танд уулзалтаараа хэлж ирсэн. Ер нь бол нөгөө бизнесийн байгууллагуудын хийж байгаа гүйцэтгэхний асуудал бол цаг хугацаатай өдөр хоногоор хэмжигдэж байгаа. Тийм учраас манайх нөгөө виза компанитай хамтраад одоо B2B буюу бизнесийн байгууллага руу хийж байгаа мөнгөн гуйлгын гадаад гуйлгын үйлчлэгийг бол зах зээлд анхдагчулж нэвтрүүлж байгаа. За энэ бүтээгдэхүүн бол ер нь бол 3 цагийн дотор тухайн эцсийн хэрэглэгчтэй мөнгө нь шилжиж орчдөг байгаа. За энэ бол нөгөө бүсийн одоо нөгөө тэгэхээр одоо айлч орон зай шилжиж байгаа ш. Тэгэхээр бүсээсээ хамаарад одоо 24 цагийн дотор бол тухайн одоо эцсийн одоо мөнгө хүлээж авах хэрэглэгчийн таасанд бол 100% орсон байна гэж ойлгож байна. Яг нь компаниуд дээр гардаг нийтлэг алдаа байдаг л бизнес хийж яхад нэг юм орлогын өсөлтийн нэг оргил үе байдаг. Дунд үеийн оргил гэх юм уу. Гинт нөгөө компани ингээд яг тогтмол байж ирсэн нэг огцом юм борлуулалтын орлого өсөлтөлд. Тэгээ өсөөд ингээд яг жоох ингээд өсөөд ирэнгууд л хүн юу гэж боддог вэ гэхээр яг дандаа юм байх юм шиг тооцоолоод тооцоолгүйгээр айгүй их худалдаа авалтууд хийж эхэлдэг. За энгийн жишээ нь бол шууд машин худалдаж авдаг ч байт юм уу. За эсвэл орон сууцгийн таваалтай тэр нь дандаа бэлэн мөнгөөр авагддаг. Тэгэл эсвэл өөрсдөө айгүй тийм үнэтэй одоо нөгөө үнэт зүйл ч юм уу те. Ингээд худалдаж аваад юм худалдаа авалтуудын тогтсон ихсдэг. Гэхдээ тэр нь дандаа хувь одоо
хөрөнгө оруулагч тал руугаа ч мөсгөн байгуулагч тал руугаа явдаг. Яг үндсэн бизнесд оруулсан хөрөнгө нь ерөөс яг 0 байдаг. Гэхдээ тэр бизнес тогтвортой үүдээ нэг 3-6 сарын хугацаанд ч юм уу гин тогтсон мөнгө өсөлтийг үзүүлээд айгүй хайтайхан болоод ирэнгуут л нөгөө яг л юм байна гэж бодоо ижил нөгөө хийж исэн бизнесэнс ч үгүй юм уу эсвэл үйлдвэрлэл нь эргээд ингээд доголдож эхэлдэг л дээ. Тэгээд доголдоод ирэхээр яадаг вэ гэхээр эргүүлээд нөгөө зээл авах хэрэгцээ ч үүсдэг. Тэгээд дахиад нөгөө эргэлтийн хөрөнгө буруу тооцсон юм чинь буцаагаад нөгөө нэг өндөр үнэтэй авсан үйл хөдлөл хөрөнгө байд юм уу хөдлөх хөрөнгө эсвэл үн зүйлүүдэд буцаа зарж эхэлдэг. Тэгээд тэгээ нөгөө үний ингээд урсцсан ингээд долгиолоод эхэлнэ шүү дээ. Одоо орлогод ингээд тоглодоод эхлэн гутлал гинтхэн энэ миний бизнес ерөөсө болох байлаа. Одоо л би зээл авахгүй бол миний асуудал үүсгэж байна гэдэг байдлаар хардаг учраас би манай банкны зүгээс ч тэр миний хувийн зүгээс тэр хүмүүс зөвлөх зөвлөгөө бол мөнгө урсгалаа маш сайн тооцоо. Яг орлого орж ирж болно. Орж ирсэн орлогоос ядаж тэгвэл эрсдлийн сан гэдэг тодорхой бүлгийг өөртөө заавалжгүй компанид хадгалжээ. Энэ эрсдлийн сан гэдэг юм бол одоо яг энэ ковидын нөхцөл байдалд бол эрсдлийн сангаа байгуулсан байсан айл байсан бол энийг ажирахгүй даваал ингээ гараа авчна. Яг тэр савлгаанда таараал явна. Эрсдлийн сангүй айлууд яах вэ гэхээр эсвэл ажилтнаа хаалах асуудал үүснэ. Эсвэл бараа материалаа хямдхан бусдад зарж борлуулад одоо бусад одоо асуудлаа шийдэхийг мөрөмөлцөн. Эсвэл банкнаас зээл аавна. За тэгээд зээлээрээ хүүгээ төлөөд ингээд бизнесээ эргүүлээд явах байдлаар шийднэ л. Тэгэхээр аль болох банкнаас зөвлөж байгаа хамгийн чухал зөвлөгөө бол мөнгө урсгалаа маш сайн тооц. За эрсдлийн самтай байх нь зөв юм байна гэдгийг тооцох хэрэгтэй. За тэгээд аль болох буруу хөрөнгө оруулалтыг битгий гэж тэгтэр л зөвлөгөө өгдөг. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өрнүүлсэн баярлалаа. Бас жижиг дунд бизнес эрхлэгчдэд жижиг дунд бизнесүүдэд бас нэлээд өгөөчтэй яриа болсон болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь таны зүгээс ерөөсөө байн байл тууштай байгаа чи тэгвэл одоо ямар ч зээлэнд хамрагдах боломж бол их байдаг шүү л гэж байн байл ярьж байна тий. Одоо маш их баярлалаа. Яг манай харилцагчдын хувьд нэг тийм яг Монгол хүн болвол нөгөө яг тийм тууштай байдлыг одоо нөгөө ирмэлцэх хэрэгтэй байна л да. Нэг хүнтэйгээ тогтвортой харилцаа үүсгэж бизнес явуулах нь дараа нөгөө нэг өөрт нь хүртэх нөгөө нэг одоо давуу талтай одоо боломж илүү байдгаа гэдэг юмыг л одоо бид нэр одоо ингэ нутагшуулах гадал оролдож байгаа. Үүний хүрээнд ч гэсэн бид нэр одоо юу гэдэг манайхаар зөвхөн гүйлгээ идэг байсан харилцагч зээл авах гад ирэхэд болвол бид нэр яг тууштай одоо зөвхөн манайхаар борлуулалтын орлогын дамжтай түүний цалинж ордог байт юм уу те. Тэгтээ зээл авдаггүй айлууж болно шүү дээ. Тэгээд ингээд 20 жил ажилт хамтын ажиллагаагаа явуулчаад гинт маргааш санхүүгийн их үсэр хэрэгцээтэй болоод хүрээд ирэхэд нь бид та анхуйтайгаа зээл авах гэж байгаа юм байна. Тийм учраас таны хүн хамгийн өндөр байна гэдэг өгүүлбэрийг бид хэлэхгүй. Яагаад гэвэл бидэнтэй 20 жил итгэл зүйрийн хувьд хамтын ажиллагаатай байсан байна. Тийм учраас бид энэ хүнд хамгийн боломжит хэмжээний зээлийг хамгийн боломжит хэмжээний хүүгээр хугацааг нь ямар хугацаанд авах вэ тэр зураглаар нь зорж энэ харилцагчийн одоо санхүүгийн богино хугацааны хэрэгцээг хангадаг байя гэдэг зарчимтайгаар л ажиллаж байгаа. Тэгээс нэвтрүүлэгтээ орж оролцсон танд бас маш их баярлалаа. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ажил ажилласан. Нэгдүгээр сургууль төгссөн математик суртаа.